We messed up. Гинэ Манай жахарч. аудио жоохон distorted болсон байна. Тийм учраас Гацаад ингээд уг нь биччихсэн чинь тэр нь сонь сонсогдоод тэгээд ер нь бол ингээд өнөөдрийн үзэх үгүй за ер нь үзэх тэр нэг цагийн бичлэг нь утсаар бичсэн тийм чанартай бичлэг байгаа шүү. Тэгээд гоё сонсогдохгүй болохоор уучлаарай. Гэтэ дараагийн анги дээр сайжрах болно. Тийм болохоор битээсэн анзаарах. за сайн байна. Сайн байна. Тийм. Манай подкастын 2 дугаар дугаар Butter Podcasters дугаар 2 эхэлж байна. Peanut butter and that's the Peanut butter and jelly. За ингээд Victoria-ийн 2 дахь дугаарыг үзэж байгаа бол тагтдаг баярлалаа. Ямар ч гэсэн ингээд сонирхлын жоохон чөлтгод татсан юм шиг байна. 2 дахь удаага сонсож байгааг бодоход эсвэл анхных удаа сонсож байгаа ч гэсэн сайн байна уу? Тэгээд өнөөдөр бид хоёр өөр нэг ном ярина. Энэ бол Atomic Habits буюу Энгийн James дадлал. Clear-ийн Тийм. ном байна. Тийм. Та нар уншихыг хүсэх юм бол штэ би Монголд судалж үзсэн чинь Монгол англи хоёр үйлбэраараа хоёлоо азхуур зарагдсан юм билий. Тэгээд ямар ч байсан сонирхолтой Victoria ярианаас болоод сонирхолтой санагдах юм бол тэр газар ороод авчлаа гэж юу. За ягаад энэ намайг санал болгосон бэ? Ингэсэн байхгүй юу? Ер нь би өмнө жил энэ номыг ингээд амар сонирхолтой гэж сонсоод тэгээд хальт уншаад эхлүүлчихсэн байхгүй юу? Гэхдээ ингээд өөр юмнуудад ингээд сатараад тэгээд дуусгах байсан. Тэгээд тэр номыгаа заавал дуусгах юм даа гэж бодож байгаад одоо ингээд за подкастаараа уншиж болох юм байна. Тэгээд за гин дэлээд уншаа гэдэг энэ номыг уншсан байгаа. За тэгээд ер нь энэ номын зохиолч James Clear нь ямар хүн блэ гинэ? За James Clear нь хар багасаа бейсбол спортоор хичээсэн тийм залуу. Тэгээд санамсаргүй тохиолдлоор ийм бейсболын цохор нь шидэгдэж ирээд тэгээд мэс таслалт орсон байгаа. Тэгээд мэс таслаасаа болоод ингээд хэд хоног ингээд эмнэлэгт ухаангүй тэгээд эмчлэгдээд нүдээ эмчлээ, тэгээд бие эмчлээ. Тэгээ улмаар ингээд биеийн эмчлэгдсэн ч гэсэн ингээд буцаад бейсболын спортоо буцаж очихсан боловч ерөөсөө боломжгүй болоод тэгээд ингээд түвшин буурсан байсан. Гэвч James Clear бууж өгөөгүй ингээд багаар ингээд дадал зуршлаараа өөрийгөө өөрчилж чадсан. Ингээд үеийн хүмүүс нь ингээд орой ингээд хичээлээ тарсаа гэртээ очиод ингээд сайхан найз нөхдөд уулзч хахад James Clear ингээд тасгалаа хийсэлсэн. Тэгээд ингээд ийм баг дадал зуршлаар өөрийгөө өөртөө одоо энэ ахлах сургуультай маш том амжилт байгуулад бүр ингээд тэргүүний сурагч болоод төгссөн. За тийм юм байна. Тэгээд энэ хүн болохоор энэ номондоо хоёр ийм онолыг амар онцолдог байгаа. Тэгээд хоёулаа ер нь 4 шаттай онол. Эхний онол нь болохоор 4 шаттай модель гэдэг 4 шаттай зуршлын модель гэдэг байгаа. Энэ ингээ англиэр болохоор cue, craving, response and reward. Тэгээд монголоор болох юм бол дахиад ийм хүсэл, craving, хүсэл тийм хүсэл. За би болор талдаад. Болор тал бэлэн гаргад ирсэн байна. За эхнийх нь ачаалсан да. за Q гэдэг нь болохоор дохио. Тэгээд дохионыхын дараагийн шат нь болохоор хангамж, craving хүслэн мөрөөдөл хорхой гинэ. Тэгээд эхлээд тийм эхнийх нь дохио, хоёр дахь нь хорхой, гурав дахь шат нь болохоор хариу үйлдэл, тэгээд дөрөв дахь шат нь болохоор шагнал гэдэг. Тэгээд нөгөө хууль нь болохоор яаж хүн behavior change гэж өөрийнхөө зуршлыг өөрчилж чадах вэ гэдэг талаар ярьдаг. Тийм, 4 тийм хууль байдаг. Тэгээд энэ хоёрын талаар энэ хүн болохоор онцолж ярьсан энэ номон дээрээ. Тэгээд энэ номон дээр нэг амар алдартай нэг юу гэдэг хүмүүсийн ер нь ихэнхдээ мэддэг гэж би бол боддیں۔ Нэг хувиар дээрдэх гэсэн ойлголтын талаар. Тэгээд хүн өдөр болгон нэг хувиар дээрдэх юм бол тэр жилийн дараа гэхэд одооныхоосоо байгаасаа 37% дээрдсэн байдаг. Гэхдээ эсвэргээрээ нэг хувиар доортох юм бол тэр нь ингээд 365 хоног үргэлжлэлээр хагаад бараг нөгөө 0% руу хүрдэг гэсэн энэ номын нэг алдартай хэсэг юм шиг санагдсан. Тийм.
нэг хувиар ахснаар жилийн дараах үр дүн маш асар их том байх болно. Тийм болохоор жижиг гэж голдгүй баг багаар ингээ өвшин дэвжиж явах хэрэгтэй. Тэгээд удаанаар алхах нь хамгийн зөв сонголт. Тийм тэгээд зуршлын нэг юм нь болохоор ингээд хуримтлагддаг гэсэн юм байгаад байдаг. Сайн зуршилж байдаг, муу зуршилж байдаг бүгд ингээд хуримтлагдаад байдаг. Тэгээд тийм болохоор ингээд ямар нэг юм доктортай хийгээд авах юм бол тэр нэг бол амар сайн үр дүнд хүрдэг. Тэгээ нэг бол амар муу үр дүнд хүрдэг. Тэгээд тийм. За найзад ер нь таалагдсан эсвэл юу вэ? За ер нь тийм яг чиний хэлснээр надаас тэр таалагдсан. Хүн яг ингээд зүг зуршлаа өдөр болгоныг тэрийг хийгээд авах юм бол өөрт нь маш эргээр ингээд тусдаг. Харин ингээд муу зуршил хийгээд авах юм бол яг л ингээд 37 үржигддгийн ижил тэр нь ингээд үржигцээр агаад ингээд жилийн дараа гэхэд та ингээд өмнө байснаасаа илүү ингээд орцсон байх болно. Тэгээд тийм учраас яг зөв дадал туршилтаа болсноороо яг яаж хүн ингэж илүү өөр төвшөнд гарч жилийн дараа гэхэд арай илүү төвшин агцсан байх талаар ингээд ярьдаг. Надад таалагдсан бас ингээд хүн яг ингээд үр дүнд хамгийн ач холбогдол өгөөд би одоо ингээд турмаар байна. Би одоо хичээлдээ тавмаар байна гэдэг ингээд үр дүнгээс эхлээд байдаг. Харин яг үннийг хэлэхэд өөрийнхөө яг ингээд хувь хүн талаас эхлэх хэрэгтэй. Эхлээд ингээд хувь хүний чиний яг ингээд үнэлдэг зүйлс юу вэ гэдгээ ингээд тодорхойлоод тэгээд тэрнээсээ улбаалаад ингээд үр дүн гарах хэрэгтэй. Тэгээд тийм болохоор эхлээд одоо ингээд 50 татдаг хүн байл би 50 татахгүй байгаа гэж хэлэх ёронд би 50 татдаг хүн биш ээ гэх юм бол яг ингээд чиний ингээд өөрийг чинь тодорхойлж байгаа зүйл бол би ингээд 50 татагч биш. Тийм учраас чи илүү их ингээд 50-аа татахгүй байх болно. За тэгээд би ингээд зөв хаалдаг хүн гэх юм бол өөрийгөө ингээд тодорхойлж байгаа бол чи ингээд яг зөв хаалдаг байна. Тэгээд зөв сонголтуудыг хийгээд илүү их эрүүл хоолгон сэргэлнэ. Харин би дасгал хийдэг хүн би гүйдэг хүн гэдэг өөрийгөөс ингээд тодорхойлчих юм бол яг чи тэрийг ингээд улам ингээд баг багаар ингээд ялалтуудыг байгуулад ингээд өөртөө улам ингээд түүнийгээ бишрүүлэхийн тулд улам тэрийг хийгээ. За би өнөөдөр ингээд хагасандаа гүйчи. За би энэ хагасан ингээд одоо энэ 7 хоног жангоо яг зөв хаалчий гэд яг өөрийнхөө хувь хүнгийн тодорхойлсон зүйлээрээ яг өөрийнхөө өдөр тутамдаа тэрүүгээр ингээд хариу үйлдэл үзүүлэх юм бол жилийн дараа гэхэд чи ингээд өөр төвшөнд татсан байна. Тийм, ер нь бол тийм яг ингээд гигний хэлсэн эсгүүдээс надад ингээд амар туссан эсгүүд байсан. Тэгээд яг гигний хэлж байгаагаар яг үр дүндээ биш нөгөө үйл явцтай хүн дурлах хэрэгтэй гэсэн тэр юм амар үнэн санагдсан. Яагаад гэвэл ингээд би яг одоо нэг график харж байна л да. Энэ графикнаас надад амар үнэн санагдаад байхгүй. Зүгээр ингээд харуулах юм бол одоо ингээд үр дүн нь энд байгаа. Тэгэнгүүтээ хийдэг юм нь энд байгаа. Тэгээд хүн болохоор ингээд нэг юм шулуун самаар явах хүсдэг гинэ. Одоо нэг гүйчих юм бол ингээд 200 г хасаад, хоёр дахь гүйчих юм бол 200 г хасаад. Тэгээ ингээд шулуунаар ингээд за тэгвэл 7 хоногийн дараа одоо 1 кг-аар дурчлаа юм тиймэрхүү юм боддог. Гэтэ эсвэргээрээ ингээд яг ингэж эхний ингээд шатууд нь амар ингэж явж ийсэн аа. Тэгээд нэг мэдсэн чинь ингээд өсөд эхэлчихдэг гинэ. Жинхэнэ үр дүн нь. Тэгэнгүүтээ ингэж явах биш, ингэж явж байгаа болохоор эхний үед нь ингээд ямар ч үр дүн гарахгүй байгаа хүнд нь ихэнх хүмүүс ингээд амар бууж өгөөд чантраад авах гэдэг гэд. Тийм болохоор ингээд үр дүндээ биш. Яг хийж байгаа юмдаа дуртай. Тэгэнгүүт нь тэрнээсээ ингээд жижигэн ингээд таашааж байгаа юмнуудаа олох юм бол тэр нь амар чухал гэдэг гэд. Тэгээд надад энэ номны бас өөр нэг амар таалагдсан хэсэг нь амар жишээ олонтой. Тэгээд тэр жишээнүүд нь ер нь надад амар ингээд таалагдсан. Одоо нэг тод санаж байгаа жишээ нь болохоор англичуудын нөгөө нэг дугуйндаг хүмүүсийн хэсэг байсан шүү дээ. Тэрэн дээр ингээд англичууд болохоор дугуйны спортоор хамгийн сүүлд 1908 онд ч гэлээ тэр үед олимпиад нэг шагнал авчаад тэрнээс хойш ингээд ямар ч шагнал авахгүйсэн. Тэгээд ингээд хувцсны ингээд брэнд үзэж байд юм уу дугуйны компаниуд байд юм уу ямар ч хүн ингээд спонсорлохыг хүсэхгүй. Ягаад гэвэл эдгээр чинь угаасаа амар ялагддаг ба муу баг гэсэн нэр хүндтэй байсан болохоор тийм спонсорууд ерөөсөө олддоггүй байсан. Тэгсэн чинь нэг 2000-ад он гараад нэг шинэ дасгалжуулагч аваад тэгсэн чинь тэр дасгалжуулагч нь болохоор тамирчдын тэр одоо хийж байгаа бүх юмнаас ингээд бүх талаас нь ингээд за яаж ямар нэг юм сайжруулж болох уу гэсэн ингээд бүх талаас нь жижигэн тийм талууд хайж гисэн гинэ. Тэгээд жишээ нь одоо хүн болгонд нэг тустай хүм өгөөд тэгэнгүүт нь эднэрт ингээд гараа яаж сайн угаахыг хүртэл зааж өгөөд. Ягаад гэвэл ингээд тамирчин нь болохоор ингээд тэр цэвэр ариун байдлыг хянах юм бол тэр нь болохоор өвчин халдвар тархалтыг байхгүй болгодог. Тэгээд бас дугуйны дотор талын цагаан өнгөөр будаж муудсан гэх. Тэгээ яагаад цагаан өнгөөр будсан бэ гэхээр тоосмоос уримтлах юм бол цагаан өнгөлөд харагдана гэл. Тэгэл тийм жижигэн тийм одоо ингээд булчин ингээд
зангилж мангих юм бол ямар тос төрөх юм бол хамгийн урд нь тэр нь идэх вэ ч юм уу. Тиймэрхүү жижиг юмнуудыг хайж байгаа. Тэгээд 5 жилийн дараа гэсэн чинь англи өмнө хизээж үзүүлж байгаагүй тиймэрхүү амжилтууд амар үзүүлж гисэн. 8 оны олимпиад эдэн чанга хасан гэнэ. Тэгээд 12 оны олимпиад бүр ингээд шинэ рекорд тогтоосон гэдэг. Тэгээд өмнө хизээж мөрөж байгаагүй тэр дугуйны спортын хамгийн том тэмцээн Францд болдог нэг тийм тэмцээнд бас тэргүүлэн хэдэн удаагийн байр англи авч явсан гэдэг. Тэгэхээр ер нь ингээд чаддгүй болохгүй гэсэн юм байхгүй. Тэгээд буужхгүй ингээд жижигэн талаасаа ингээд сайжруулаад байх юм бол эцэст ингээд тэр хүссэн үр дүндээ хүрдэг гэсэн юм. Үр дүндээ анхаарахгүй зөвхөн процессоо яаж сайжруулах вэ гэсэн юм дээр анхаарах байх юм бол юмдаа хүрдэг гэсэн тэр санаа нь ямар чухал юм санагцсан. Тийм яг үнэ хитрхи үр дүндээ анхаарад за бид нар одоо ялах хэрэгтэй гэдгсэн бол тэд нар ер нь хизээч ялахгүй байсан. Харин бид нар ялахын тулд ингээд яг юу хэрэгтэй вэ гэдэг ингээд жижиг деталь болгон дээр анхаарад тэрнийг яаж ингээд оптимал хамгийн тийм сайнаар яаж тэрийг ингээд болгох уу гэдэг дээр анхаарснараа жижиг ялалтууд нь яг том ялалтанд хүрсэн юм аа гэдгийг маш сайн баталж өгсөн надаас тэр жишээ таалагдсан. Тэгээд бас жижиг зуршлуудыг ингээд бид нар яг ингээд эхлээд зуршил хоримтлуулж эхлэхдээ хэцүү гэж бодоод идэг. Харин тэр хэцүү гэдэг зуршлуудаа ингээд амархан болгож ингээд тийм ад жаргалыг мэдрүүлэгчтэй холбож чадах юм бол тэр зуршил нь ингээд цаанаасаа ингээд хүн ингээд илүү наалтцтай болж өгнө. Харин за одоо тэр ингээд ерөөсөө ингээд хоол аа штэ ингээд би ер нь тэрийг яг хийхин тулд би ингэх ёстой гэд ингээд айгүй тийм том дараа тавиад юм дамд ингээд бах юм тавьчих юм бол ер нь тэр туршил ер нь хүнд суухад илүү хэцүү болно. Харин ингээд хэд хоног хийж байгаагаас хамааралгүй яг хэдэн удаа хийж байгаагаас хамаарад одоо тэр туршлаа ингээд байнга ингээд хийгээд хийснээрээ тэгээд тэр туршил чинь чам тогтно. Харин түнд ингээд очих тэр замыг бартаагүй болгож өгөх хэрэгтэй. Тэгээд одоо чи ингээд эрүүл хаалмаар байвал ингээд бэлдээ тавьсан байгаа яг ингээд гард орчин байх юм бол чи эрүүл хаалсаар байх болно. Одоо ингээд гүйлтийн хувцас гүйлтийн гутлаа ингээд ойрхон тавиад би маргааш өглөөгүй нэг гिचх юм бол чи яг ингээд маргааш өглөө гүөх болно. Тэгээд тийм учраас яг ингээд тодорхой цаг хугацаатай тэнд яг ингэнэ гэсэн үедээ яг тэр зуршлаа хүн илүү хийдэг. Би одоо энэ хичээлийг өнөөдрийн 6 цаг гэхэд дуусгацсан байх болно. Яг тэгээд багштай хураалгана гэдэг ингээд тийм зорилго тавьчих юм бол яг чи ингээд тодорхой тэр цаг хугацаанд тэр тодорхой тэр орон зайдаа яг тэрийг хийж дуусгах болно. Тийм тэгээд бас нэг юм байсан. Шинэ ингээд зуршил амьдралдаа ингээд оруулахын тулд хуучин зуршилтайгаа ингээд холбох нь амар чухал гэдэг. Одоо жишээ нь би одоо хувьдаа ингээд дуу сонсох дуртай, подкаст сонсох дуртай. Ингээд энэ юмнууд их дуртай. Гэтэ ингээд хажуугаар нь ингээд хийх ёстой зүйлүүд байгаа шүү дээ. Гэрээ цэвэрлэх гэдэг юм уу, хоол хийх гэдэг юм уу, эсвэл дасгал хийх гэдэг юм уу. Тэг өнгөтэй ингээд дуу сонсох юм уу, подкаст сонсох юм уу, тэр юмнуудаа ингээд хийх ёстой зуршлуудтай холбоо хийх юм бол хамаагүй амархан болт юм санагдахгүй. Би одоо шинэ гэрээ цэвэрлэхдээ нэг амар юм гоё юм хөвгөлтэй нэг юм Taylor Swift-ийн ингээд шейкер авч идэв юм уу. Тиймэрхүү дуунууд тавиад хийх юм бол нэг цаанаасаа ерөөс нэг гэрээ цэвэрлж байгаа ш. Зүгээр нэг юм бүжиглээд байгаа юм. Тэгээд санагддаг амар гоё. Тэгээд скол ингээд хоол хийж явахдаа ингээд за маргааштай найзтай ханд бол хоол хийх хэрэгтэй гэдгээсээ илүү би нэг дуртай кино үзье гэж бодож байсан ш. Дуртай нэвтрүүлэг эхлүүлэе гэж бодож байсан ш. Тэрний хажуугаар яг хоолоо хийж юм уу. Тэгэж ингээд хослуулах нь амар чухал. Тэгэхгүй бол ингээд ямар нэг хийж байгаа тэр ингээд шинэ дадлан ингээд чамд илүү наалтдаг гэдэг. Тэгээд номноос уншсан зарим юмнуудыг би бол хэрэгжүүлж ирсэн. Яг нөөсөө гигэнэгийн хэлсэн дасгалын хувцас ингээд нүдэндээ ил харагдуулах юм уу. Би ингээд миний өрөөнийг жижигхан байхгүй юу. Тэгээ миний өрөө яаж бүрдсэн байдаг гэхээр ингээд ор ингээд бийж идэв. Тэнгүүтээ ширээ эндэн. Тэгээд ширээний орных нь баг яг хажууд ширээнийх сандал найждаг байхгүй юу. Тэгээ хаяа зүгээр хичээл хийж явах ч юм уу ажиллаа хийж явахдаа ингээд ядрангуудаа шууд саналаа эргүүлж чанагуудаа орлого өсрөө орчдөг байхгүй. Тэгээд энэ зуршлыг байхгүй яаж болох вэ? Яг ингээд муу зуршлыг болохоор нэг хэцүү байх хэвээр. Муу зуршлыг хийхэд амар хэцүү байх хэвээр. Тэнгүүд нь сайн зуршлыг хийхэд амар амархан, нүдэнд ойлгомжтой ингээд сэтгэл татам, сэтгэл булаан байх хэвээр гэдэг нь амар чухал гэж хэлжсэн байхгүй. Тэгээд би яасан бэ гэхлээр ширээгээд цаашлуулангуудаа саналаа ингээд хол авчираад. Тэгээ санал ор хоёрын зай хол болсон чинь сандлаасаа буугаад орлогоо өсөрч авах тэр хүсэл маань ингээ байх болсон. Тэгээд найзаасаа хамт амьдардаг найзаасаа йога матыг авангуудаа тэрийг бас яг нүдний хаял тавьсан. Тэгэл өглөөс хэрэнгүүд шууд тэр нь харагдана. Тэгэл за 0 орчод тасалдаг.
Гэт ер нь ингээд тийм сайн туршлуудыг амар нүдэнд илт. Тэгээ бас ширээн дээрээ би витамин тавьчих гэсэн. Би бас яг магниум тавьсан. Би ширээнийхаа яг ингээд болонд нь яг ингээд нүднийхаа болонд нь ингээд витаминаа тавьсан чинь ингээд зүгээр за ууя да гэдэг нэг юм уудаг болсон. Тэгээд яг ингээд сайн юмнуудаа манай нэг юу хүмүүс нэг амар инэттэй кейс ярьсан байхгүй. Нөгөө орныхоо унцныхаа өрөөндөө ингээд байхдаа зурагтаа үзээд ингээд тэрийг яаж болиулах вэ гэсэн чинь зурагтаа шүүгэнд хийсэн гинэ. Тэгээд яг ингээд шүүгэндээ хийчихээд зурагтаа бүр нэг амар үсгий хүссэн үедээ л гаргана штэ. Тэгвэл тэгээд за хацлаа ингээд. Үүн болохоор зур удирдлага аваад гэж асууж байсан. Одоо болохоор ингээд шүүгнээс гаргаад яах штэ гэх. Тэгэхээр ер нь ингээд та нарт муудуршил авах юм бол тэрийг өнөөдөр би бас ажил дээр нэг шинэ юм турш үзсэн. Уцаа ажлынхаа газрын хүнийхээ нөгөө шургуулганд нь хиймүүтэд төвчсөн. Уцаа үзхийг ингээд үзчихсэн гэсэн ингээд хэцүү санагдаад тэгэхээр ингээд уцаа хамаагүй баг үзээд юм лээ. Яа нэг хажууд ингээд байж харчих нэг юм ороод харчаад лээдэн штэ. Тэгээ ер нь амар тийм санагцсан. Тий. Яг ингээд муу туршлаа ингээд өөрөөсөө аль болох холдуулаад яг ингээд витамин авах ч юм уу одоо тэр өөрт яг хэрэгтэй зүйлүүдийг гарт ойрхон байлгаад илүү амархан болгосноор хүн ингээд илүү хийдэг. Бас тэгээд өдөр алга ингээд хүн ингээд зүгээр ажиллаа хийгээд хичээлээ хийгээд яг ингээд өдөр хоног айгүй хурдан өнгөрчдөг. Тэгээд тийм болохоор яг өдөр алга яг юу хийж ин тэрийг аяг бичиж авбал бас зүгээр санагдсан. Тий. За би ингээд өглөө босоод шүдэ аваа ингээд нэгдүгээрт өглөө бослоо, хоёрдугаар шүдэ аваалаа, гуравдугаарт ингээд хувцас амслаа, дөрөвдүгээрт ингээд ороо хураалаа, тавдугаарт нүрэ бодлаа, зурдугаарт ингээд хичээлдээ авлаа, далдугаарт ингээд өдрийнхөө хоолыг идлээ, өдргээд ингээд өөрийнхөө ингээд зуршлуудыг өдөр тутмынхаа зуршлуудыг бичиж аваад тэгээ хажууд нь нэмэх хасах. Тэгээд хэрвээ энэ ингээд нейтрал ингээд яг зайлшгүй хийх ёстой зүйл байх юм бол тэрийг зүгээр ингээд тэнцвүүгийн тэмдэг тавьчих. Тэгээд яг нэмэх зуршлуудаа авч үлдээд хасах зуршлуудаа ингээд өдөр тутмынхаа амьдралаас ингээд аль болох гаргах хэрэгтэй. Тэгээд тэгснээрээ ингээд өдөрт ингээд анзаарагдгүй хийдэг баахан зүйл байгаа хгүй ингээд. Одоо жишээ нь одоо буудалд ажилладаг нэг их ч ингээд юм кредит юу яасан юм карттай. Тэгээд тэр картанд нь юм бэлгийн карт. Тэгээд бэлгийн карт ирэнгүүт нь ингээд доторх юм ашиглаж гот нь ингээд хайшлаад исэн гинэ. Тэгээд ингээд өөр хүн ингээд тэр өдөр нэг өдөр ингээд амар олон хүмүүс ингээд ирээд дандаа ингээд бэлгийн карт ашиглаад тэгээд бүгдийг ингээд хайшлаа. Тэгээд нэг хүн ирээл яг өөрийнхөө картыг өгсөн чинь тэр өөрийнхөө картыг ингээд хайшлаа гэсэн гэсэн. Тэгээд яг ингээд бүр ингээд өдөрч ингээд олон хийж байгаа юм чинь ингээд зүгээр ингээд тархин чинь ингээд суудсан зүгээр ингээд автоматар ямар ч юм бодохгүй ингээд хийдэг болцсон. Тэгээд тийм болохоор өдөр тутам хийж байгаа зүйлүүдэд чи ерөөсөө анзаарахгүй ч магадгүй. Гэхдээ яг ингээд бичиж аваа тэгээд хасах тэмдэг тавьсан туршлуудаа ингээд багаар ингээд өөрийнхөө амьдралаас гаргаснараа яг ингээд өдөр тутамдаа яг зөв баталтай болоод илүү их тэрийг нэмэх болно шүү дээ. Тийм. Тэгээд манаас нөгөө бас зуршлаа ч юм уу яг хийх ёстой гэж бодож байгаа зүйлээ аль болох тодорхой болох нь амар чухал гэж хэлжсэн. Яг бол өөрөө болохоор өмнө ингээд за би ингээд хоолны цагаараа 10 удаа сунаана ч юм уу гэж хэлжсэн юм байна л та. Тэгээд 10 удаа за уг нь бол амар та нар сонсох юм бол ямар тодорхой юм бэ гэж бодож байгаа ч гэсэн ингээд яг амархах хоолнд явахаас өмнө юм уу дараа нь юм уу яг хизээний ингээд амар тодорхойгүй байжсэн аа. Тэрийг ингээд арчиж хараад тэрийгээ зүгээр л би яг компьютер хаасныхаа дараа хажууд нь ингээд 10 сунаана гэсэн чинь амар ойлгомжтой болсон. Тэгэл компьютер хаагаад шууд 10 сунаана гэсэн. Тэгвэл өмнө нь амар бодох шаардлагатай байдаг. Тэгээ зуршлыг ингээд аль болох бодох шаардлагагүй нөгөө шууд автомат болох юм бол тэр нь ингээд илүү ингээд амьдралтай жойрхон байдаг гэсэн. Тэгээд автоматын хажуугаар бас ингээд сайн зуршлуудыг заавал хийхийн аргагүй одоо нөхцөл байдал үүсгэх нь амар чухал гэдэг. Тэгээд би зүгээр хувийн амьдралаа бодсон байхгүй юу. Тэгсэн чинь ингээд ингэсэн юм аа. Би ингээд хоолны цагаараа ажилдаа хоолны цагаараа ингээд зүгээр ингээд ажлынхаа ингээд гарын марыг ингүүт ингээд хоолн зүгээр амар мөнгө өрөөд исэн санагдаж байхгүй. Нэг амар гоё юмстай биш ингээд сонин хоолн амар мөнгө өрөөд исэн санагдаж. Тэгсэн чинь харсан чинь хажуудлын манай баг ингээд бүгдээрээ гэрээсээ хоол авчирдаг гэсэн байхгүй. Тэгээд би ингээд багтаа ингээд хідүүлээд гэсэн ер нь гэрээсээ хоол авчирдаг болох уу гэж хэлдэг байхгүй. Тэгээд бүгдээрээ за тгий гэд. Тэгээд одоо болохоор ингээд авчирахгүй байх юм бол ингээд нэг ингээд чи яагаад авчираагүй гэсний тэр хүннээсээ болоод яг ингээд хүмүүсээс хамааралтай харилцаанд орж байгаа шүү дээ. Одоо ганцхан надаас хамааралтай биш. Би өнөөдөр ажилдаа очихдаа хоол авчираагүй байх юм бол нөгөө хүмүүс ингээд ингээд ихтлгөөний чи яагаад авчираагүй юм бэ гэж хандах тэр хандлагаас айгаад ч юм уу. Тэр ингээд нийгмийн ингээд над дээр шахаж байгаа тэр нормоос хамаараад би заавал хоол авчирдаг гэсэн. Тэгээд ингээд 6 сард бүр
ингээд баг 3-7 хоног ингээд амжилттай офис руугаа хоолоо орж ирдэг болсон. За баярлалаа. Надаас яг тэр таалагдсан. Тийм. Яг ингээд сайн зуршлыг ингээд тийм юм хийхин аргагүй болох хэрэгтэй юм шиг. Тийм. Одоо жишээ нь энд нэг гүйлтийн ингээд клуб бидэн штэ. Энэ одоо хоёулынх нь амьдарч байгаа зэрэг. Тийм гүдэг латтай. Тийм. Тэгээ тэр мөрөн дээр ингээд амар хамт олонтой бас болчих юм бол ингээд гэгэнэ чи хаана байна гэл чи ирэхгүй байсан юм уу гэл тэх юм бол чамд нэг илүү очих хөстэй ч юм уу нэг тийг санагдах тиймэрхүү юм үсэн штэ. Тэгэхээр ер нь бол нэг тийм сайн зуршлыг нэг юм хийхин аргагүй сонгол нэг сонгоо. Хийхин аргагүй сонголтгүй. За яарчсан. Ойлгож байгаа. Тийм зайшгүй. Тийм яг зуршилд нөлөөлдөг 3 зүйл гэдэг гэж номонд дурсан. Гэр бүл тэгээд яг орчны нөлөөлөл яг одоо чиний ажлын хамт олон жишээ нь. Тэгээ 3 дугаарт ингээд хүчрхэг хүмүүс. Яа тэгэхээр ингээд инфлюенс тийм үзүүлдэг хүмүүс. Тийм гэрийнхэн чинь ингээд чамтай хамгийн ойр байгаа, чамтай хамгийн их цагийг өнгөрүүлж байгаа. Тийм болохоор тэдний зуршил чанд ингээд аажмаар үүссэн. Чиний зуршилаас тэдэнд бас аажмаар үүссэн байгаа. Хоёрдугаар тэр олон нийтийн хийж байгаа зүйлийг бид нар ингээд хүмүүст ингээ хүлээн зөвшөөрөхийн тулд ингээд яг тэдний хийж байгаа зүйлийг хийгээд байдаг. Тэгээ яагаад тэгэхээр бид нар ингээд яг хүн төрөлхтөн яг ингээд бүр цаанаас ингээ програмчлагдсан. Хүнд нийцээд хүний тал нийцээд хүнд зөвшөөрөгдвөл би яг ингээ зүг амьдарч байгаа юм байна. Би яг ингээ хүнлэгт юм байна. Би яг зөв замдаа явж юм. Би ингээ амжилттай болох юм ингэж боддог байдаг. Тэгээд яг тийм замналаараа яг өөр хүмүүсийн хийж байгаа зуршлыг ингээ даган дуурайдаг. Өөр хүмүүс ингээ тамтчихжээ. Би ингээд хүмүүстэй илүү харьцах хэрэгтэй. Тийм болохоор би ингээ хамт тамтчихъя. Одоо би ингээ тамтчихгүй бол ингээд би ингээд нийгмээр хүлээн зөвшөөрөхдөггүй. Тэд нар намайг ингээд ямар нэгэн мэдэхгүй ингээ бодчих юм ингээд. Гэтэ би тамтчихдаггүй. Тийм би юусан. Тийм жишээ одоо ингээд ийм жижигэн жишээ тийм. Тэгээ ингээ яг тийм тамтдаг хүмүүсийн хүрээл дагаа болохоор л ингээд тамтчихдаг болохгүй юм шиг санагдаад. Яг нэхэд яг гүдэг хүмүүстэй одоо тэр гүдэг латтай клубын хүмүүстэй байл. Энэ хүмүүстэй байвал гүхгүй л болохгүй юм байна гэдэг ингээд зүүж өршөлттэй хүмүүстэй байвал ингээд яг гүмээс санагдаад яг гүйлт. Тэгээд 3 дугаарт нь одоо юм хүчрхэг хүмүүс одоо ингээд хүчрхэг хүмүүс яг тэр ингээд зуршлаа хийгээд яг зөв харагдах болохоор бид нар яг тэрийг дүүрээд. Тэгээд хүчрхэг хүмүүс яг тэр зуршлаа ингээд аажмаар бий болгосон байгаа. Харин бид нар тэдний ингээд зуршлыг ингээд шууд ингээд одоо тэр үр дүнгийн л ингээд авах гэдэг. Харин ингээд өөрийнхөө тийм зарчмаа өөрчлөхөөс эхлүүл тэдний яг ингээ үр дүнд нь аажмаар хүрэх боломжтой. Тэгээд энэ хүмүүс яг зөв зөвлөлтөд ашиглал гуруулаа яг зөв хүрээл. Тийм. Гэгэнэгээ ярьснаар ингээ хүрээлэл орчин гэдэг нь амар чухал. Тэгээд би дахиад нэг номныхаа жишээг саналаа л да. Ер нь ингээ жишээ ч юм уу бодит амьдралын түүхэнд дуртай хүмүүс энэ номыг унших бол надад сонирхолтой санагдсан. Тэгээд нөгөө Вьетнам дайны талаар нэг хэсэг гарсан шүү дээ. Нөгөө хар тамхинд онцсон энэ төр гэдэг хэсэг санаж байна. Нэг юм хэсэг гэдэг байхгүй яг ингээд нөгөө Америк Вьетнам хоёрын дайны үед нэг хэсэг хүмүүс чинь нөгөө судлаач чинь юу руу оцсон гинэ. Би хамаагүй тацсагтаад байгаа юм санагдав. Тэгж юм. Саяхан хаан бодох сонсогдсон. Үгүй. Айгуу татвс. За. Тэгээд тэг нэг хідэн хүмүүс ингээд судалгаад ингээд Америкийн цэргүүд дээр очсон гинэ Вьетнамд байсан. Тэгсэн чинь ингээд амар сонирхолтойгоор 15% нь цэргүүдийн ингээд 15% нь нэг төрлийн хар тамхинд онцсон байсан гинэ. Нөгөө heroin гэдэг героин ч юм уу тийм хар тамхи байдаг гинэ. Тэгсэн чинь бүр 35% нь ашиглаж үзсэн гэдэг. Ер нь ингээд нэлээд хүмүүс нь ашиглаж үзсэн, нэлээд хүмүүс нь хамаарал тавцсан байсан гинэ. Тэгэл ер нь ингээд амар санаа зовоод байсан чинь ингээд Вьетнамын дайн дуусаад тэгээд дараа нь нэг хэсэг хугацааны дараа тэр хүмүүсийг дахиад ингээд хяналтанд авч үзсэн чинь тэднийх нь хэдэн хувь ч гэнэ бүр 5% нь ингээд дахиад ингээд донцсон байсан ч гэнэ тэр одоо ингээд 100%-аас ингээд 5% нь л дахиад ингээд ашигласан гэд. Тэгсэн чинь эсэргээрээ болохоор амар жонс. Яа. Үний бэрдэлж хэлбэр. За одоо гайгүй. За. Тэгээ энэ дээр нь сонсож байгаа юм үү? Сонсож. За, яна sorry. Тийм гэсэн чинь эсэргээрээ болохоор нөгөө нэг Америкийн энгийн гэр бүлүүд байгаа штэ. Тэд нарт ингээд би чамайг ерөөсөө сонсохгүй байгаа юм шиг. Өөрийгөө сонсохгүй байгаа. Намайг сонсож байна. Би сая яриаг шүү дээ. Тийм өөрийгөө сонсохгүй байгаа юм шиг. Скол угаасаа өөрөө сонсогддог үү? Сонсогддог шүү дээ. Харин бүр яг сонсогдохгүй байгаа юм. За. Жишээлбэл за одоо сонсож байна. Тэгээд тийм тэгсэн чинь болохоор нөгөө Америкт болохоор нөгөө rehab center энэ гэдэг дээ шүү дээ. Нөгөө хар тамхинд онцсон хүмүүс ингээд
тэрнийхээ ингээд имчилгээд ингээд янз Програмтай. бүрийн тийм төрөө ордог. Тэгээд төрөө орчоод буцаж гарсан хүмүүсийн тэгэхээр 90% нь харт амхиндаа дахиад томцсон байдаг гинэ. Тэрнийхэн шалтгаан нь болохоор ингээд өөрний газар очоод орчноо солиод ингээд харт амхинаасаа гарсан байсан гэсэн буцаад яг харт амхинд томцсон буюу ингээд гэртээ ч юм уу ингээд байгаа орчиндөө очихороо нөгөө нь ингээд буцаад хуучин зуршлууд руугаа ороод идэг гинэ. Тийм болохоор ингээд байгаа хүрээллээ орчноо солих нь амар чухал. Нөгөө Вьетнамны дайны үед харт амхинд томцсон хүмүүс нь тэр үедээ ашигладаг байсан ч гэсэн эргээд гэртээ очихороо ингээд тэр үеийн зуршлууд нь байхгүй. Тэр орчин нь байхгүй болохоор ингээд тэгэхээр ер нь тийшээ угаасаа ордог гинэ. Тэгэхээр тэр нь бас нэг амар чухал юм шиг. Хэдүүлээ чи нөгөө нэг харт амхин нэг орчвол дахиад хизээж гарах боломжгүй ч юм уу тийм хүн байгаад байдаг шүү дээ. Гэтэ ингээд ямар нэгэн донтолтонд ингээд орчин амар чухал юм шиг. Тийм. Тэгээ орчин бас мэдрэмж исэн баха. Тэр яг Вьетнамын дайны үеэрэг ингээд тийм олон зуун ингээд хүмүүс хүч байгааг хараад яг тийм амар стрессээ тайлахын тулд ингээд янз бүрийн юм хэрэглэж ингээд өөрийгөө сатаалах хэрэгтэйсэн. Харин ингээд дайн дуусаад ингээд гэртээ арьсан өнөө яг тийм ингээд сэтгэл санаагийн докторгүй байлгажсэн зүйл ингээ байхгүй болоод яг өөр орчинд очсон чинь тэрнтэйгээ ерөөсөө хероиныг дахиж ингээ холбохоо болсон. Тэгээ яг гэсэн ба. Харин тэр 90% нь ингээ буцаж очдог хүмүүс бол яг гэртээ таар тамхи хэрэгжилжсэн бол тэгээл буцаа гэртээ очсон болохоор тэгээл буцаа гэртээ. Ер нь тэгээд бас тэр гэр бүлийн орчин тэр байгаа газар нь болохоор тэр харт амхины тэр одоо хамааралд оруулах шалтгааных нь нэг нь ч бас юм гэж боддог. Бид бол мэдгүй. Тийм. Тэгээд бас нөгөө нэг хойлоо юу ч ярьдээ. Ямар ч нөгөө эхний зарчим нь ингээд зуршлыг амархан байлгах хэрэгтэй гэж бас харагдахад амархан хийгээд амархан байлгах хэрэгтэй. Хоёр дахь нь болохоор зуршлыг сэтгэл дулаан тийм сайхан гаргадуулах хэрэгтэй гэдэг байгаа. Тэгээд тэрнийх нь жишээ нь болохоор нэг юм хулгуунуудын жишээг санаж байна. Амар жишээ нартай тавиг нөгөө нэг допамин байхгүй болгосон ч өгсөн үү? Тэр бүрээр сонирхолтой тэрийг аль хэрэгт за энэ холгонуудыг туршилтанд оруулаа. Хөрхий холгонууд. Тэгээд туршилтанд оруулаад тэгээд допамины ингээд ялгарлалтын байхгүй болсон чинь ингээд хэдхэн хоногийн дараа ингээд холгонууд нь хөгцсөн. Тэгээд яг яасан бэ гэхээр хүнд ер нь допамин маш шаардлагатай байдаг. Бас болгоно. Тийм хүн бас амтдаг. Тэгээд допамин яг юунаас ялгардаг гэхээр тэр ингээд хүсэл тачааллаас ингээд ялгарч байгаа. Одоо ингээд би торт идмээр байна гэдэг бодол ингээд чам допаминыг ялгаруулж өгч байгаа. Одоо энэ аз жаргалыг өгч байгаа. Харин идж байгаа үедээ нэг допамин нэг ялгархгүй зүгээр л ингээд идчихэв. Харин тэгэндээ гэсэн ингээд бодол нь ингээд өөрөө яг ингээд хүнд аз жаргалыг төрүүлээд ингээд хүнийг ингээд амьдралд ингээд аз жаргалтай амьдралыг ингээд тэтгээд ингээд илүү зуршлуудыг бас ингээ илүү татаж өгч байгаа. Тийм. Надад гэсэн чинь шууд нэг жишээ бодогцсон байхгүй. Яг ингээд оюутан байхад ингээд тэтгэлэг одоо жишээ нэг 10-ны өдөр ирэн чинь нэг тийм дүрэн биддэг штеп. Тэгээд яг ингээд яг тэтгэлэг буухаар биш. Яг ингээд 10 болно гэж бодохоор бүр ингээд сэтгэл хөдлөөд байдаг. Яг ингээд яг мөнгө нь хараад мөнгө орчиж гэхээс илүү за тэтгэлэг буух өдөр ойрлоо шүү гэж бодоод тэгээ яг тэр өдрөө буухгүй байх ч юм уу тийм байх юм бол амар эсрэгээр ингээд тракл амар сэтгэлээр унтаа штэ. Тэрэндээ ижилхэн ингээд зуршлыг яг ингээд хийх үедээ биш ингээд баг хийя гэж бодохдоосоо ингээд догдолдог ч юм уу. Тэгэхээр ингээд амар тийм санагц. Одоо жишээ нь дасгал хийдэг хүн бол ингээд за би одоо ингээд жим руу явж гин дасгал хийндэ гэдэгтээ ингээд баярлах юм бол тэрний илүү ингээд ингээд доктортай ингээд зуршил болох магадлал өндөр юм шиг санагдав. Би яг энийг хийх ёстой гэдэг яг тэгж бодох биш. Би энийг хийх боломжтой юм гэж бодлоо. Би ямар үг хийж чинь да. Харин тийм яг нэг би ном унших хэрэгтэй биш ингээд ямар гоё юм надад ингээд ном унших цаг гарлаа. Ашгүйдээ гэдэг нэг тийм боломж гарлаа гэж ингээд харах юм бол ингээд амар яг гоё яг үгийн хүч тийм. Би ч гэсэн бас подкаст ихтэй аягүй догдолж исэн. Тэгэл өдөр хоногуд амар хурдан өнгөрөөдсөн. Тэгээд ингээл за одоо хоёр дахь боллоо. Одоо подкаст хийх чинь гэх ингээд догдолж исэн. Тийм тэгээд гигэнэгийн нөгөө 3 онцсон зүйлийн нэг нь бас гэр бүл байсан шүү дээ. Тэгээд гэр бүлийн орчин амар чухал гэдэг хэлүүлээ ярьсан. Тэгээд энэ нь болохоор бас нэг юм нөгөө юуны судалгаас шүү дээ. Шатрын нэг гэр бүл гээд гарсан шүү дээ. За тийм ингээд нэг ах байсан. Тэгээд тэр ах болохоор ер нь бол өөрийнхөө ингээд нэг ийм юм илтгэжсэн зэрэг сууд ухаанднууд хүртгүүмаа ингээд орчин нь тэр хүнийг ингээд сууд ухаандан болж ингээд бүсэг димаа гэсэн нэг тийм юмд амар хайтгажсэн. Тэгээд бүр ингээд итгэх төвшин ямар байсан бэ гэхээр ирээдүйн хүүхдүүд дээр хүртэл энийгээ туршиж үзэхдээ ингээд бүр шийдсэн байсан. Тэгээд нэг эмэгтэйтэй суугаад тэгээд нөгөө хоёр ингээд 3 охин төрүүлсэн гинэ.
Тэгээ 3 охин төрүүлээд эхний охин нь ингээд яг ямар ингээд чиглэлээр явъя гэж хэлсэн бэ гэхээр ингээд хүүхдүүдийг шатар тоглуулдаг болгоё гэх. Шатруудын амьдлаг хүмүүс болгоё гэж хэлсэн юм гинэ. Тэгээд эхний охин гэсэн чинь аавыгаа 5 автаад ажил үү бараг шатраар нь ялч эхлээд гэсэн чинь хоёр дахь охин нь ингээд шатрын ингээд гранд мастер ч юм уу тиймэрхүү юмыг бүр эцэдээ жил амар залуудаа хүрч мөрөөд ер нь ингээд эхний охин амар мундаг байсан. Хоёр дахь охин гэсэн чинь эхний охиноосоо мундаг байсан. Тэгээ гурав дахь охин гэсэн чинь ингээд бүр ингээд 15 таадаа шатрын ингээд мастер болсон гинэ. Тэгээд тэр охин нь болохоор бүр дараа нь болохоор 25 жил ч гинөө шилдэг эмэгтэй шатарчин гар явсан гэдэг. Тэгээ би өнөөдөр энэ түүхийг ингээд хамт ажилтдаг хүмүүстэй хэлжсэн чинь наад охин чинь бүр ингээд дэлхийн ингээд нөгөө шатрын ингээд холбооны бас ингээд топ 5 мав бас нэг хэсэг явсан ингээд хэлжсэн аахгүй юу. Тэгээд Унгар аюу. Энд дэдэг нэ Монгол гэр бүлээдэг байхгүй юу? Тэр бас яг ингээд шатраар ингээд гэр бүлээрээ тоглолдог. Тийм. Тэгээд ингээд бүр ингэжсэн гинэ. Ингээд гэр бүлээрээ ингээд амар дуртай болсон. Угаасаа ингээд хүүхдүүд нь төрөхөд тэрнээс өөр юм угаасаа байгаагүй. Тэгэхээр ингээд угаасаа тийшээ орох нь амар ойлгомжтой байсан. Тэгсэн чинь айлын дунд охин нь нэг ингэжсэн гинэ. Ингээд шүн дунд заяа. Шүн дунд ингээд яасан чи охиныгоо ингээд аав нь ингээд 0 дотор шатар тоглож ирснийг харсан гинэ. Тэгсэн чи аав нь тэгээд хүү миний хүүхдээ монтаач юугаа шатраа тоглоод байгаа юм наа шатраа одоо болооч гэсэн чинь нөгөө охин ингээд би шатраа болмоор байгаа ч гэсэн шатар намаа болохгүй гэдэг мэддэг гэж ингээд тэгээ бүр ингээд тийм төвшөндөө ингээд орсон. Тэгээ тэр нь болохоор ингээд хэцүү санагдахгүй зүгээр ингээд угаасаа хүүхдүүд нь төрхөөсөө тэрнээсээ өөр юм мэдгүй шатраас өөр юм мэдгүй өссөн болохоор ингээд тэр нь болохоор энэ хүмүүсийн юм яг тийм супер тамирчид тийм шатарч болоход хөргсөн юм санагдсан шүү. Тийм. Яг баг-багаар ингээд хөгжөөд явсан баг тийм. Бүр ингээд багасаа ингээд төрснөөс хойш эхэлсэн гэхээр чинь бүр ингээд хэдэн жилийн турш ингээд тоглосоор хагаад жилд хэдэн удаа ингээд сайжирсан баг. Тийм. Тэгээд нөгөө дараагийн онцлог юм болохоор нөгөө олон хүмүүстэй хамт хийх мэх гэж ярьжсэн шүү дээ. Ингээд нөгөө хүчрэх хүмүүсийг даах олон хүмүүстэй ихтэй гэр бүл энэ төр гэдэг. За. Тэгсэн чинь за би бас дахиад нэг эксперимент хийх гэж байна. Амар сонирхолтой санагдсан тийм. Яг ингээд одоо өрөөнд 10 хүн ч юм уу оролцсон. Тэнгүүтээ 9 хүн болохоор одоо ингээд харвас за энэ 3 хураг бодъё л та. Харвас ингээд за харвас биш юм л та. За энэ 3 хураг бодъё. Энэ 3 хураг харах юм бол харвас энэ хамгийн жоохноо энэ дундлынх нь энэ хамгийн том байгаа шүү дээ. Гэтэ өрөөний 9 хүмүүс бүгдээрэнд нь ингээд энэ 3 яг ижлэхэн урттай шүү гэж хэлсэн. Тэнгүүтээ ингээд тэрнийхэн талаар ямар ч мэдээлэл мэдгүй өөр нэг хүнийг оруулж байгаа гот ингээд өрөөнд 10 болчихоо шүү дээ. Тэсэн чинь ингээд нөгөө 9 хүн ингээд юсүүлээ ингээд энэ хоёр чи ижлэхэн урттай юм штэ гэлээд хэлээдсэн чинь нөгөө яг хараас өөр урттай гэдээ харж байгаа нөгөө нэг хүн нь болохоор хараас өөр байсан гэсэн нэрээ над гурав ижлэхэн урттай юм гэж. Тийм. Тэгээд энэ ингээд энэ сорил өөр юу харуулсан бэ гэхээр хүмүүсийн тоон нэмэгдэх тусмаа нөгөө хүний өөртөө итгэхийгсэн тэр ингээд үзэл бодол нь бүр ингээд уусаад байсан. Бүр байхгүй болоод байсан ингээд. Тэгээд тэрнээс болж ер нь бас ингээд өөрийнхөө үзэл бодолтой бас үнэнч байх нь зөв юм шиг. Тийм хичнээн ингээд 9 хүн 90% нь өрөөний 90% нь үгүй гэж хэлсэн чи яг өөртөө бат идэх юм бол энэ 3 хуруу өөр хэмжээтэй штэ гэж хэлэх тийм бат зоригтой болно. Тийм болохоор олонний тул ерөөс санаагаа төвшүүлэхээс ерөөс санаа зовох хэрэггүй юм шиг санагдаж байна тийм. Бас зуршил бас 90% нь өөр зуршилтай байхад чи ингээд 10% үлдсэн ингээд нэг хүн байсан ч гэсэн яг өөрийнхөө зуршилтай өмнө чигээр бас улмаар ингээд чиний ингээд өөр төвшин захих юм баталгааж байгаа. Тэгээд гинт саналаа. Гэгэний нөгөө Kindle дээр байсан нөгөө 2 минутын дүрм гэдэг нэг дүрм байсан шүү дээ. Энд нь. За. Яг нэг чирч шүү дээ. Тийм ингээд шинэ туршлыг амьдралдаа ингээд оруулахын тулд нэг 2 минутын дүрм байдаг гинэ. Ингээд юу гэсэн үг вэ гэхээр шинэ зуршлыг шинээр хэрэгжүүлэхийн тулд тэр шинэ зуршлыг хамгийн сайндаа 2 минутын дотор хийх боломжтой байх хэрэгтэй гэдэг. Нэг жишээ авах юм бол би ном уншина гэсэн зорилготой авах юм бол ямар юмар хэлэх хэрэгтэй вэ гэхээр би нэг хуудас уншина ч юм уу. Тэгээ би ном бичнэ, би зохиол бичнэ гэсэн тийм юм байх юм бол би нэг өгүүлбэр бичнэ гэх. Тэгээд би гүнэ гэх юм бол би гүйлтийнхаа пүүзийг өмснө гэсэн нэг тийм жижиг юмнаас эхлэх хэрэгтэй гэдэг. Тэгээд бас нэг хүний жишээ байсан. Тэгэл жишээ ярих чинь. Тэр нь юу яасан бэ гэхээр тасалжуулагч нь ингээд шинэ сурагчтай ингэж хэлсэн гинэ. Тэр шинэ сурагч нь ингээд жин хасаа хүсчихсэн. Тэгээд чи эхлээд зүгээр л ямар ч гэсэн ингээд оч гэд чи эхлээд ямар ч гэсэн жимдээ оч гэсэн тэмдэглээ.
жимд очиод тийм дасгал хий биш. Ямар сэхлэ очоо гэх. Тэгээд яасан бэ гэхээр 1 сарын туршид нөгөө хүн 7 хоногт 3 удаа жим дээрээ зөв машина жолоодоод жим дээр очиод тэгээд буцаа явж исэн гэл. Ямар ч гэсэн заавал оч гэсэн тэгжсэн. Тэгээд нэг хүн нөгөө сар тэгээ хийжсэн аа. Дараа нь ингээ бодсон чинь за нэгэнд би ирсэн юм чинь за нэг юм өргөчий даа ч юм уу. За нэг гүйлтний зам дээр хатгүүчий даа гэд. Тэгээд шууд ингээд эхний жимд явсан өдрөө шууд ингээд за би 30 минут гүн 30 минут юм өргөн 30 минут тэгин нэгэн гэх юм бол нөгөө нөөргөө амар ядаачдаг гинэ. Бүр ингээд зуршил болохоос өмнө нөгөө зуршлын хамгийн чухал хэсэг нь нөгөө зуршлыг амархан байлгах хэрэгтэй гэдэг тэгдэж штэ. Тэгээд хий орн ингээ өөрийгөө анханасаа амар ядраачих юм бол за би энийг хийхээс бүр амар ядрах юм шиг байна. Болио гэждэг. Гэтэ ингээд эхлээд эхний даалгавар нь зүгээр л ингээд ном унших зуршилтай болохыг хүсэж байгаа бол өдөр болгон ядаж номоо нэгэд нэг хүч уншчихаа. Тэгээд хамгийн гол нь ингээ өдөр болгон тэгээд байх юм бол их уншиж байгаатай биш ямар ч гэсэн номоо нээж байгаа гэдэг факт нь болохоор энэ зуршлыг бүрдүүлэхэд амар том юм болдог гэдэг хэлсэн. Тийм одоо том юм бодцоод тэрийг хийндэ гэд хизээ математик гарч ирэх вэ гэдэг ингээ бодосоо хөөш. За одоо тэрний эхлэл буюу зүгээр одоо хувцас хураахын ганц аимшиг хураач. Тэгээ одоо гэрээ цэвэрлэхийн за энэ ганц ширээний тоосыг харьцчихъя да. Гэт ингээ жижигээр хийснээрээ нийлээд тэр чинь дууссан байх бол сквал чи ингээ өргөжлүүлээд маргааш нь ингээ хуваагаад хийсэн ч болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөрийгөө яг тийм ситуацид оруулаад тэрийг ингээ жижигэрч болоо ингээ хэлсэн байх хэрэгтэй. Тийм тэгжсэн. Тэгээд энэ хүн бас нөгөө нэг ийм нөгөө зуршлуудаа бүртгэх бас амар юу гэдэг юм шиг санагддаг гэдэг. Яг бол ингээд ихэнх зуршлын ингээд үр дүн нь ингээд нөгөө нэг амар бити бод гэдэг байгаа үр дүн нь нэлээд дараа нь гарч байгаа шүү дээ. Одоо жишээ нь жимэд 6 сар ч юм уу хамгийн багадаа 6 сар ч юм уу нэг жил хичээлж яг нөгөө анх хүсэжсэн тэр ингээд six pack гэсэн дээр нь гарч ирдэг ч юм уу хүсэжсэн тэр бие нь гарч ирж штэ. Гүү тэрний оронд ингээд би жимд явлаа гэснээ ингээд x-лдэг ч юм уу ингээд тэр өдөр явлаа гэд тэгээд яг нөгөө нэг Duolingo гэдэг нөгөө нэг хэлний нэг юу гэдэг штэ. Тэрэн шиг ингээд өдөр болгон ингээд хэрэгэд заавал тийм стрик амар чухал гэдээсэн заяа. Одоо шинэ манай өрөөний охин ч гэсэн ингээд анх болохоороо ингээд нэг тийм нөгөө хэлний бэлтгэлийг одоо би тэгээ өөрний найз хийж байгааг хараад ингээд за би ч гэсэн хийх юмгүй гэжснээс ингээд хэл сурыг да гэд Франц хэл манай сурч эхэлсэн байхгүй юу. Тэгээд эхлээд болохоор амар хэцүү санагдал ёо гэл. Гэтэ ингээд за стрикээ алдахгүй за 10 хоног хийсэн юм чинь ингээд 11 дахь хоногоо ч гэсэн ингээд байлгах чи да гэж явсараа гад одоо бараг 200 хоног давцсан явж байгаа. Тэгээд амар бахалтай. Тэгэхээр ер нь ингээд хамаг туршил тэгэж үүсдэг юм шиг. Ингээд тэр ингээд одоо ингээд сайн зуршил байгаа шүү дээ. Хэл сурч гэдэг юм уу, жимж авч гэдэг юм уу. Тэр сайн зуршлын үр дүн нь бүр дараа нь гарахаар өөрийгөө нэг жижигхэн шагнаад байх юм хэрэгтэй. Тэгээд тэр жижигхэн шагнах юм нь болохоор за би ингээд стрикээ хадгалж үлдлээ гэсэн тэр юм. Гэсэн. Тийм. Яг одоо би ингээд том лидер болно гэж бодож байгаа, хүсэж байгаа бол яг ингээд тийм лидер хүн ямар зан чанартай вэ? За одоо ийм тууштай юм байна, өөртөө үнж байд юм байна. Хүмүүсийн ингээд итгэн үнэмшүүлэх чадвартай юм байна гэдэг ийм чанаруудыг ингээд өөртөө бий болгоснороо ирээдүйд яг чи лидер болох тийм юм хангагдана. Тэгээд за би одоо хичээл дээр ингээд дандаа ингээд сайн дуу авмаар ингээд яг тийм сайн дуу авдаг, сайн сурагч яг ямар зан чанартай вэ гэхээр өдөр болгон ингээд хичээлээ хийдэг. Өдөр болгон одоо ингээд намаа уншдаг, одоо даалгавраа зөв хийдэг ингээд юмаа сайн ингээд ойлгодог. Тийм байх юм бол яг ингээд ирээдүйд тэр чинь тийм байх болно. Тэгээд тийм ирээдүйн тийм том зорилгыг ингээд зүгээр яг ямар зан чанар вэ байх хэвээр вэ? Ямар зуршил суух хэвээр вэ? Тэрний тулд гэдэг юм атомлог юм зуршилд ингээд хувааж гиснөрөө тэрийгээс ингээд тэмдэглээд ингээд би юм хийсэн шүү гэдэг ингээд өөртөө сануулж байгаагаараа тэрэндээ урамшаад ингээд цаадлын юм хийгээд за би ингээд багаар ингээд яг тийм ирээдүйд болох ингээд юм хийж байгаа юм байна. Тийм зөв зуршлуудаа өөртөө суулгаж байна гэдэг. Харин тийм тэрстэй зөв. Тэгээд бас сая нэг юм болж ирсэн юм байна. Зааж байгаа. Санаа. Юу болчихлаа? Лабораторийн зуршил. Тэнд чи юу ярьчлаа? За яг чамаа хэлж байгаа. Яг гейминг хэлсэн юм хэлтэй. Зэнсэн. За. Очиж юу? За би одоо амар би одоо жишээ би ингээд зохиолч болно гэж бодъё.
Тэгэх юм бол тэний төлд ямар туршил авахтай вэ гэхээр ингээ өдөр болгон бичдэг тэмдэглэдэг. Тэгээ тийм хүн байх юм бол яг ирээдүйд зохиолч болно за. Тийм нөгөө ийм юм надаас амар үнэн санагдсан тэгээ. Сайн өдрөөс илүү муу өдөр илүү чухал гэдэг. Тэгээд юу вэ гэхлээр одоо жишээ нь өчигдөр бол ингээд би за маргааш подкаст дээр номоо сайн уншия та гэдэг би 2-3 цаг номоо дэж уншсан байхгүй юу. Тэгээд номоо амар гоёсэн тэгээ. Гэтэ ингээд зарим өдрүүдэд цаанаасаа л нэг хиймээргүй санагддаг өдрүүд байдаг шүү дээ. Яа би та орноосоо ч басмааргүй юугаа ч хиймээргүй нэ гэсэн өдрүүддээ харин ч ингээд жоохон чултгаа юм хийж нөгөө стрика юу яаж тэр өдрүүддээ илүү ингээд акцент тавиад тэгээ тэр өдрүүд дээр илүү хийх юм бол тэр нь жигнэсээ яг амар туршлагын бүрдүүлэх том хэсэг болдог гэд. Тэгээд бас өөр нэг мессеж нь мэдээж ингээд үнэхээр боломжгүй өдрүүд байгаа шүү дээ. Одоо жишээ нь гэр бүлтэйг аялдаг ч вэ нүү эсвэл имлэг төвцөж байна уу? Тийм экстрим хэлээд тий. Ямар ч нэг тийм үнэхээр боломжгүй өдрүүд байдаг шүү дээ. Гэтэ ингээд за нэг өдөр хийхгүй байлаа гэд хоёр дахь өдрийг үсэхгүй байцгаая. Үсэхгүй бая гэдэг нь амар чухал гэсэн. Нэг өдөр болохгүй байсан ч гэсэн хоёр дахь өдрөөсөө болохгүй бол тэр бол үнэхээр болохгүй явдал юм аа. За нэг өдөр ингээд болохгүй гэж болно. Гэтэ хоёр дахь өдөр за хин ч тийм. Тэгээс тэр надад амар хүнс санагдсан. Юу амар хүнс санагдсан бэ гэхлээр би бас ингээд өрөөний охиндоо ярьжсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд сайн үйлдэлүүдийг хийх нь зөв гэдгийг мэдж байгаа ч гэсэн ингээд цаанаасаа л нэг юм өөр юм хүн хүсээд идэх ч юм. Тиймэрхүү байдаг шүү дээ. Цаанаасаа сайн ногоон юм идэх хэрэгтэй гэж байдаг ч гэсэн цаанаасаа л нэг юм фаст фуд идмээр ч юм уу тийм болохгүй юм хийчмээр ч юм шиг санагддаг. Тиймэрхүү мэдрэмжүүд байдаг шүү дээ. Гэтэ ингээд ингэж хэлжсэн даа. Сайн үйлдэл хийх юм уусгүй зөв үйлдэл хийх нь өөртөө өгж байгаа нэг санал юм аа гэдэг. Одоо сонгуул санал өгдөг шиг өөртөө ингээд нэг сайн үйлдэл нь өөртөө нэг санал өгд юм аа. Тэгээд ямар нэг сонгуул жишээ нь хүн ингээд ялахын тулд заавал 100%-аар гарч ирдэггүй шүү дээ. Зөвөр нөгөө 51% давцсан байхад хүн ингээд сонгуульд ингээд гараад ирсэн шүү дээ. Манай ерөнхийлөгч чинь тэгж гарч ирсэн шүү дээ. Тэрэндээ ижилхэн ингээд муу хийж байгаа зуршлууд нь мэдээж байна. Тэгээд яг багасхан чухал гэсэн тийм юмнууд бол угаасаа л бийж байна. Тэгээд тэр нь зүгээр сайнаасаа давж гарахгүй. Сайн нь зүгээр ингээд хувь хүний сонгуульд чинь ялчил байвал яг ингээд 51% буюу majority чинь авч л байвал тэр нь тэгээд өөрөө ер нь тийм аа. Тийм муу зуршил хийсэн байлаа ч гэсэн одоо ингээд нэг өдөр фаст фуд идсэн байлаа ч гэсэн энэ яахчгүй. Тэгээд тийм болохоор тэрнээсээ зүгээр ингээд за би өнөөдөр ингэсэн юм чинь зүгээр маргааштай энийгаа ингээд өөрөөгөө илүү ингээд сайн зуршлаа илүү даван галуулчих. Тэгэх юм бол яг ингээд эцэст нь би ингээд 360 хоногт нь ирүүл болсон байна. 4 хоногт нь л зүгээр өөртөө жоохон таалагдсан юм бахан тостой юм шарсан, хуурсан, бүрээр гацтай ундаа уусан байна гэдэг юм байх болно. Яа зарим. Одоо зам болж байгаа зарим гэдэг. Тэгээд зүгээр хэдхэн хоногт нь ингээд зүгээр буруу юм хийсэн ч гэсэн зүгээр тэрнээсээ ингээд ухаалаа. Тийм байх хэвээр. Тэгээд дээрэс бас юмнуудын байршил аягүй чухал. Ингээд дэлгүүрт орлоо гэхэд чиний яг нүдэнд чинь тусах яг юм өндөрлөлт яг ингээд хамгийн муу хоол хүнснүүд байгаа. Одоо жишээ гаста нуунд яг ингээд нүд чинь тусаж байгаа юм аа өнцөгт байгаа. Тэгээд нэг юм юу байсан эмнэлгийн туршилтайсэн тий. За эмнэлэгт нэг юм тийм нэг эмнэлэгт ажилтдаг их ч ингээд эмнэлгийн хүмүүс эмнэлгийн ажилчид ингээд дандаа юм газтай ундаа угаадсан гинэ. Тэгээд яг энийг яаж өөрчлөх үү гэж бодож байгаа. Тэгээд ерөөсөө ингээ усны байршлуудыг ингээ нэмэгдүүлээд илүү ингээ хүний харагдсан нь илүү олныг тавиад үгүй. Тэгээд ингээ газтамдаг жоохон ингээ баг харагдчихгүй ингээ жоохон нуусан байдлаар ингээ тэнтэнтгүү ингээ жоохон арай юуг нь багасгаад хүрээлэн жоохон ингээ багасгаад нүдэн төртөх байдлын багасгаад усыг ингээ тэгсэдэг. Тэгээ яг хэд хоногийн дараа ингээ харсан чинь газтай ундааны хэрэглээ хамаагүй багассан. Хүмүүс илүү их ус уугаад байсан. Тэгээд яг энийг ингээ хоолн дээр ашиглавал яах вэ гэдээ үзсэн чинь яг тэнгууд яг хүмүүс яг зөв хоолыг ингээ илүү хэрэглээд харин тэр өнөдөн дараа баг харагдцтай охир одоо тийм фаст фудыг илүү баг хэрэглэж байсан. Дэмгийн ажилчид ч тийм. Тэгээд тийм болохоор яг ингээ чиний нүдэнд яг дэлгүүрт ороод юу харагддаг вэ гэхэд дандаа юм үнэтэй юм чихэр, жимс, тийм набор чипс гайман одоо тийм дандаа юм үнэтэй тийм ингээд юм бинд чи ингээ хор алхууц ингээ хурдан ингээ чиний ингээ допаминыг ингээ ялгаруулах ингээ нэг тийм дандаа юм чихэр зайрмаг тийм юмнууд илүү хилтвэдэг. Тэгээд тийм болохоор тэрийг ингээ илүү аваад
хэрэглэл ингээд тэр чинь бас ингээд чамаас өөрөөс чинь шалтгаалж байгаа биш бас ингээд орчин тий автомат юм туршлууд байгаа байхгүй. Тэгээд тэр автомат туршлыг яг ингээд яаж өөрчлөх вэ гэхээр ингээд өдөр тутамдаа ингээд өөрийнхөө тэр яг зөв туршлуудаа ингээд баг багаар ингээд оруулж ирснээрээ тэр чинь ингээд автоматжуулна. Одоо дэлгүүрт ингээд ороод эсвэл өөр дэлгүүр орж болно. Өөр дэлгүүр орох юм бол тэр санаасаа чи ингээд яг тийм чипс мэдгүй. Тийм юм миний чипс тэнд байгаа даа гэсэн юм байхгүй. Тийм яг ингээд чиний ингээд дуртай ингээд хортой хүнс ингээд хаана байгаагаа мэдэхгүй тийм учраас зүгээр ингээд чи ороод зүгээр яг хэрэгтэй ногоогоо аваад жимсээ аваад гарна. Тэгээ тийм болохоор ингээд өөрөөр дэлгүүрүүд сонгоод үйлчлүүлдэг ч юм уу эсвэл онлайнаас захиалдаг ч юм уу. Ер нь тэгээд зөндөө аргууд байгаа. Тэрийг хоёр нь автоматжуулах хэрэгтэй. Тийм. Тэр бас тийм санагдсан. Тэгээд дахиад нэг бас жишээ надад бодогдож байна. Хоёр жишээ бодогдож байна л да. За нэг нь ярихад нэг Пакистаны жишээ санаж байна. Савнгийн талаар. За яарэ. Тэр чи үнэхээр жишээнүүд санагдсан. би яг нэг тусгаж асан жишээ нийтлээ. Тийм тэр жишээний нэг сонирхолтой юм болохоор Пакистан нэг юм амар өвчин байгаа гэсэн юм. Ер нь бол амар өвчин ихтэй. Яг нэг ядуу бороор юм. За яг Пакистан үзэж байна. Яг үзэхгүй. Тэгээ ингээд яасан бэ гэхээр амар өвчин ихтэй. Тэнгүүд нь хүмүүс болохоор нэг юм мэдчихсэн гинэ. Юуг мэдчихсэн бэ гэхээр гараа угаачих юм бол тэр өвчин ингээ хадгалах юм уу? Юу яг мод хамаагүй багсан гэдээ бүгдээрээ мэдчихсэн. Яг ингээ гараа угаах чухлаа гэдгийг мэдчихсэн ч гэсэн чухлаа гэсэн ганц мэдлэгийг мэдлээгээд юу ч өөрчлөгдөг юм нэ. Тэгээ ерөөсөө хүмүүсийн савнг ашиглажсэн тэр автомжны экспмэсээгүү. Тэгсэн чинь ингээд Америкчууд юу болж мэдсэн бэ гэхээр нөгөө септолит биш. Септолит мөн билүү? Safeguard гэдэг нэг савн байдаг шүү дээ. Монголд ч нөгөө жоохон бага рекламаар гарч марч байсан байна. Тэгээ Safeguard гэсэн савн болохоор Пакистан ингээд нэг амар юм үн цэнтэй нэг тийм баян хүмүүсийн ашигладаг тийм савн гэсэн тийм нэр хүндтэй байсан гинэ. Тэгсэн чинь ингээд Америкийн тэр ингээд судлаачд болохоор тэр ингээд Safeguard гэсэн савнуудыг ингээд гэр бүл зүгээр ингээд тараад гэсэн гинэ. Тэгээд яг бүх гэр бүлд нь тараад гэсэн. Тэгэл адсан чинь ингээд хүмүүс ингээд хамаагүй гараа годог болсон байсан. Тэгээд 5 жилийн дараа буюу ингээд цаангаа тарахаа болоод удцсан хугацааны дараа харсан ч гэсэн хүмүүс ингээд стил ингээд дахиж ингээд цаангаа ингээд ашигласаар л байсан гэдэг нь ингээд сонирхолтой санагдсан. Ер нь ингээд анханасаа ингээд нэг юмыг ингээд гараад өгчих юм бол тэгээд хүмүүсийн туршил болгох юм бол тэр хүн болчихно. Зүгээр ингээд чихээр нь ингээд гараа савндаж угаа гэж хэлсэн гэсэн нэг юм болохгүйсэн гэсэн гэр янз бүрийн айлуудад зүгээр яг ингээд тийм тараагаад өгсөн чинь нөгөө хүмүүс нь өө нэрээ савн чинь ямар гоё өнөртэй ямар гоё ингээд өнөр таалагдаад ч юм уу ингээд илүү ингээд ялдам сэтгэл татам тэр ингээд гараа уах зуршлын ингээд өө 0 орсныхаа дараа гар нь ингээд гоё өнөртэй ямар гоё юм бэ гэсэн тэр мэдрэмжийг гоё гэдгийг мэдрүүлээд хэлсэн ч хүмүүс ингээд байнгын тэгж хийж хэлсэн юм шиг байна. Тийм. За тэгээд бас нэг Амстердамын онгоц судалт нэг цэвэрлэгч ихч нар ингээд эрэгтэйчүүд дандаа 0 тэгээ гадуурн шийдсэн. Тэгээ яг 0 нөгөө нэг шийдэг юм дотор нь ингээд юм ялаа шиг юм зурагтай юм стикер наацыг нэ яг нөгөө шийх газар. Тэгээ тэрийг наацсан чи яг хүн эрэгтэйчүүд ингээд тэрнлөө ингээд анилж ингээд зөв шигээдсэн. Тэгээ тийм болохоор тэрээс болоод ингээд жилд ингээд цэвэрлэгийн зарцуулах гэсэн зардал нь ингээд багассан гэж байгаа байхгүй. Зүгээр нэг ялаа наагаал. Тий. Тэгээ яг ингээд нөхөө анилсан шиг. Тий. Нэг ерөөхдөө жишээ. Ер нь тэгээд яг зуршлигаас ингээд нийгмээс нь суулгаж өгөх. Тий. Тэгээ бас өөр нэг жишээ. Дахиад нэг жишээ санагдав. Нөгөө их сургуулийн жишээгээд нөгөө тоо болон чанар гэсэн тийм жишээсэн. Тэгээд нөгөө профессор нь ингээд хүүхдүүдийг хоёр бүлгэн болгосон гинэ. А бүлгэн, Б бүлгэн гэдэг. Тэгээ А бүлгмийн хүүхдүүд нь болохоор та нар 100 зураг авах юм бол та нарт ингээд A үнэлгээтэй дүн өгье. 90 зураг авах юм бол B үнэлгээтэй дүн өгье. Тэгээд 80 зураг авах юм бол C үнэлгээтэй дүн өгье гэж тийм даалгавар өгсөн гинэ. А бүлэгт. Тэгээд B бүлэгт болохоор та нар надад нэг л зураг авчир. Тэгээд тэр зураг нь болохоор төгс зураг авах хэрэгтэй. Амар гоё зураг авах хэрэгтэй. Тэгээд хэр гоёос нь хамаарат ямар дүн өгөхийг биш иднэ гэсэн гинэ. Тэгээд тэр ингээд судалгааны эцэст нь нөгөө манай профессор юу олж мэдсэн бэ гэхээр хамаг гоё зургнууд нь дандаа ингээд А бүлгэн буюу олон зураг авсан хүмүүсээс гарсан гинэ. Тэгээд яагаад гэсэн бэ гэхээр нөгөө хүмүүс нь ингээд зураг авч авах тусмаа ингээд за ингэж авах гоё юм байна. Нарны өнцөг ингэж гаруулах гоё юм байна. Сүүдэр нь ингэж гаруулах гоё юм байна гэд туршаал хийсэн. Тэгээд ингээд баг зэрэгээр сайжраа яваад исэн. Тэгээд тэрнээс болоод ингээд хамаагүй олон гоё зургнууд авсан байсан.
Тэгээд нөгөө Б бүлгийн хүүхдүүд болохоор нөгөө нэг ганц төгс зураг авах гээд янз бүрийн ингээл юмыг бодоол өстэй бараг судалгааны цаас бичих маягийн их юм болж исэн гэсэн эцэст нөгөө зураг нь болохоор зүгээр л яг дундад зураг гарсан гинэ. Тэгээд тэрнээс болоод болохоор ямар нэг юмыг эхлэх нь амар чухал. Тэгээд ингээ хийгээл авах хэрэгтэй гэдэг. Тэгээд тэгжи төгссөн гэдэг ганц. тэгээд надад зур хоёулынхаа подкаст бодгдсон заяа. За хоёлаа ингээд дугаарт. Үгүй зур би ингээ бодсоохгүй. Хоёлаа подкаст хий гэж ярьчаад нэг 2-7 хоног болоод яг анхныхаа ингээ хийсэн шүү дээ. Тэгээд ерөөсөө ингээ за төгсөөлөхын тулд ингэх хийх хэвээр гэхээсээ илүү зүгээр за ном уншчаал тэгээд подкаст хий гэсэн танаа байсан. Тэгээ манай эхний дугаарууд ингээ жоохон мяа ямар их муухай дөгтөд байт юм уу. Тэгээд ингээ бодогцсон шүү дээ. Өөртөө гаж чадахгүй. Тэгээд хүмүүс хоёлаа туршаа суулгах хэрэгтэй. Тийм. Манай подкаст гоё. Баар. Манай подкаст гоё. Одоо манайха өөрт очион оруулж ирэх чинь. Оо. За. Тийм ямар ч гэсэн ингээд хийх тусам улам сайжраад идэг гэд ер нь ингээд хамаг юмыг зүгээр л хий гэл ямар ч гэсэн эхлүүл гэсэн юм. За би яг тэгэж түүхс одоо жишээ нь жимийнхаа хувцсыг авчаад эхлүүлнэ биш. Зүгээр яад гэрийнхаа бодолкоо өмсөл гараалгүй гэжтэй тий. Ер нь тэгээд юм. За тийе. Нэг Дата хараггүй. сколыг амар сонирхолтой ном уншиж би ном уншиж эхлэнэ биш. Зүгээр л ингээд за надад ийм ном байна. Энэ ном уншиж эхлэе ч юм уу. Яг ингээд зүгээр л яг хийх амар хэрэгтэй юм шиг. За тийм шүү. За. Одоо гигэний хайлт спойлер хийлээ. За. Өнөөдөр үзэгчдээсээ нэг хүнийг оруулъя гэж шийдсэн. Тэгээ манай үзэгч бол саяхнаас хойш бит хоёрыг үзээс суугаад байлаа. За одоо нөгөө хальт хэд дурдсан манай өргөний охин өнөөдрийн подкаст маань орсон. За. Зочноо танилцуулъя. Өнөөдөр бүх шалгалтаа дуусгасан. Төгсөж би Мундагын баталгаатай болсон. Нэг. Манай мундаг ямар нэгт болох юм? Зохион мүлэрт болох юм ба? За ямар ч зүйл байна. Эсвэл зүгээр зочин ч өөр хөрөл. За. Түмэн заяа. Түмээ. Надад нэг альпресор үргэлтэй бичсэн ороод ирсэн. Үгүй нэг байнгын жами өрөөний охин байгаа. Тийм нэг түрүүн хайлталт дурддагдаад байсан. Чиний өрөөний гасаа. Тэгээд тийм бас дуулын өндөр хийж эхэлсэн нөгөө хайлталт дурддагдаад байсан. За одоо би дуулингаа ажиллая. Тэгээ страйк хийдэг байлээ. Одоо 274 төгрөг. Оо би бол амар жилээр үнэлсэн байна. Юу 200? Тийм 274. Вау. Тэгээд та Одоо ч баярлалаа. Ямар хэлсэн? Франц. Вау, за Франц яах вэ? Ашиглаж эхлэх байгаа ч гэсэн ямар ч сайн. Тэгээ энэ жилийн Олимп Франц тоглоно. Тэгэхээр амар зөвнсөн сайн үлдэх юм санагдаж байна. Гоо Франц яах вэ? Францыг байгаль нь тоглох. Тэгээд одоо зүгээр та хоёрын яриад таснаас өөрийнхөө тусгаж авсан юм уу яриад. За хараа. Тийм. Ямарсан. Сүүлээс нь шууд эхлээд надад зүгээр бодогцсон юм тайлтал ярих гэж бодлоо. Тэгвэл яг хийх л чухал гэдэг дээр яг миний хамгийн сайн том юм нэг санаж байна байхгүй миний дипломын ажил. Тэгвэл яг би ерөөсөө ингээд амар том сэдв штэ тэгчингүү айгуу мундаг юм бичих хэвээр шиг бодоод тэрнээсээ ингээ айгаал би цухтаал хойшлуулаад яваадсан чинь яг зүгээр л хийгээ гэсэн чинь диплом ажил өөрөө ингээл өөрөө явагдаад эхэлсэн. Тэгэхээр яг хийх нь амар чухал юм байна гэдэг бас айгуу болгосон манай бодлоо. Тэгээ бас тэр нөгөө муу өдрүүд дээр илүү ингээд төвлөрөх хичээх хэрэгтэй гэдэг дээр би бас яг юм хэвэн муу өдөр тохиолдсон юм бол зүгээр л за би хиймээргүй байна гэдэг ингээд болцдог төрлийн хүн тэгчингүүд яг тэр яг муу өдрүүд дээр ч гэсэн жахан хичээгээд гэд ингээд бодох хэрэгтэй юм байна гэдэг бас. Хоёрын ярианаас сая сонсоод сууж захтай ойлголоо. Тийм штэ. Тийм. Тэгээд тэмдэглэлийн дэвтэр дээрээ би бас ингээд айгу том төлөвлөгөө бичдэг байсан юм байна гэж ойлголоо. Яг ингээд жижигнэр болохоо биччих юм бол илүү надад ч гэсэн хийхэд тэрийгээ бас ингээд зөвлөж гисэн урамтай байх юм байна. Ялгаагүй. Стресс тэрийг бас ойлголоо. Тийм. Тэгээ бас тэр нэг 2 минутын дүрм дээр нь тийм. Айгу би бас аюух юм боддог байхгүй ингээд ямар нэг юм хийх хэрэгтэй бол тэрэн дээрээ ингээд залхуурах юм төрүүлж боддог. За би нэг тэр чинь тийм штэ энэ юм штэ гэдэг муу юм төрүүлж боддог. Тэгмээ тэрнээсээ өмнө яг өөртөө хальт оруулж ирдэг болно. Зүгээр хуцаа өмсч байдаг. Хуцаа өмссөн байхад чи яг хийгээд эхлэн ч юм. Эсвэл за дэвтрээ нэччихсэн. Тэгвэл тэгэл хийгээл эхлэн. Тэгэл яг хийгээл эхэлдэг юм байлээ. Тэгээд бас тэр шатрын сэдв дээр нь ирээдүйд ингээ гэр бүлтэй болохоор яг
тэр зөв дадлыг яг гэртээ ингээд хэвийн зүйл болох юм байна гэдэг яг Тийм. Яг ийм л байсан юм шиг. Хоол моолн дээр ч тэгсэн юм санагдчих шүү дээ. Одоо хүүхдүүдтэй анхнаасаа л ингээд энэ зөв, энэ буруу гэхээсээ илүү энэ зөв нь ер нь бол баг ганц сонголт нь. Гээ заагаад өгчих юм бол нөгөө хүүхд нь буруу ол руу басны хэмжээ тэмүүлж мөвлөхгүй. Шоколад нь ховор мовор гэсэн тийм ойлголт биш. Гээ ингийн ойлголт гэхдээ ингээд жимс нь илүү гоё гэсэн ойлголт өгчих юм бол. Тэгээд түрүүн бас тэр нөгөө өрөөнийх гэж хэлсэн. Нөгөө тийм 100% байх албагүй гэдэг дээр би бас яг өөрөө боддог. Яг би өөрөө бас амьдралаа жоохон хэцүү ойлгох дуртай хүн. Тэгэнгүүт яг ингээд манай найз хэлэхдээ болохоор чи заавал ингээд байнга ирүүл хавлаад байх албагүй шүү дээ. Зүгээр яг 7 өдрийн 4 өдрөн чи ирүүл болсон байхад тэр чинь ингээд хангалттай сайн шүү дээ. Гэсэн чинь нэрээ тийм шүү дээ гэдэг бодол ямар орчирсан. Тийм. Тэгээд маргааш ер нь бол гүй гэж утсан. Өнөөдөр орны хажууд пүзээ тавихаар шийдсэн. Тэгээ ер нь танаас төрүүлээ сонссон юм. Гоёлаа гिचнэр. Номыг нь бүр ингээд яг аваад уншмаар санагдлаа. Тэгээд дараа нь яг ингээд ном ингээд хамт ярьдаг тэр хүний хуваар бас орж ирлээ шүү. Яг зочин биш бүр яг Урьжийн. Тийм. Одоо ингээд гинэд үгээ заахаа би зөв бодсон л доо гинэд одоо хэлчих гэж утсан. Тэгээд нөгөө зочдуудаа урихтаа ингээд хэдэн 7 юм хэлээ гэдэг. тийм эсвэл нөгөө хүнээс ингээд чиний одоо амьдралын ном чи юу гэж юм уу? Чамд нэг амар ингээд энэ ном надад хамгийн ихийг ухааруулсан ч юм уу? Ингээд тийм чухал ном гэдгийг асуугаад тэгээд тэрийг хоёлоо уншаад тэгээд нөгөө нь болохоор илүү хоёул ингээд хөтлөө тэгээд бид хоёр болохоор чиний тэр амьдралын номноос чи ийм юм ойлголоо гэсэн нэг тиймэрхүү байдлаар хүмүүстэй их юм бол бас гоё юм шиг. Тэгвэл хоёлоо ингээд нэг амар зочиндоо чи тэр номыг уншаад ирээрэй гэхээр жоох сонирм санагцсан байхгүй. Тэгэхээр ингээд чиний ингээд хамгийн ихийг ухааруулсан ч юм уу чиний хамгийн дуртай ном чи юу юм? Тэрийг чинь ингээд бид хоёр уншаад сонсоод ойлгоод явъя гэх юм бол Бас тэгэж болно. Бас хоёрдугаар бас хувилбараар хоёр өөр зочин ураад түмээ амж эсвэл одоо цааваа гэдэг нэг өөр зочид ураад бүгдээ нэг ном уншаад тэгээд тэр яг ном аяа. Тийм тэгээс гоё санаа. Уушдсан. Тийм нэг хоёр хэл. Тэгээд бас зүгээр хэлчихэд ингээд нэг комент надад нэг комент ярих хүссэн. Нөгөө тэгвэл Нэрийг санахгүй байсан. биш тэгвэл юм байлаа. Хөөрхөн санагдаад тэгээд нөгөө бас нэг тийм нөгөө psychological гэлөө нэг юу ингээд нэг тийм ингээд өрнөлттэй ч юм уу нэг тиймэрхүү ном уншуулсан сонирхолтой юм болоо гэж утсан чинь бид хоёр ч гэсэн санал нийлсэн. Дандаа л тэгээд хүний хөгжил мөжлийн талаар уншаад байг гэж юу ах вэ гэж бодоод дараагийн номороо нэг арай өрнөлттэй тэр нь гэсэн чинь тэр нь ингэж юм ч юм нэг тийм сонирхолтой ном уншаад бас нэг юм тийм манай өрөөний хүмүүс тийм. Тийм тэгээд тэрийгээ судалж байгаа. Тэгээд дараа 7 их үү дараагийн дараа их үү. За ярьж байгаа. За. Тийм. Тэгээд найзуудын подкастны төлөө би нэг ном уншаад идэх юм ч гэсэн ном уншнаа. За одоо чи хоолой тийм ингээ подкаст амар. Яг бүр яг хөтлөгчл сонсож. Танаар гэсэн гэж бодож байна. Коммент Одоо чил сезон талаараас 10 мэдэрсэн. Ямар тэгээд зүгээр л. Би ингээл би орж ирэл дуусчих юм байх гэж бодсон юм. Ярил та ярил. За өнөөдөр нь яаж юм бэ? 50 минут болсон байсан шүү. Цаг нэмэр болж. За тэгээ яах вэ? За 5 минут чил юм юм. Хоёрын нөгөө цаг зүгээр байвал. Тэр цаг уусаа нөгөө 9-с дуусна. Тэр нөгөө ихт эхэлсэн. За сонгол хэллээ. Бүтүүлснээ сонгол. Яг одоо сонгол өгч байгаа. Тийм. Би бол ерөнхийдөө сонгож үзсэн. Гинэ бүтүүлсэн. 20-ны өглөө очиж өгдөг юм. 7-аас 1. Энэ энэ цаг юм биш үү? Тийм. 4-5 хагасаа ирсэн. 7-аас 10 цагийн ороод. Төлөвлөгөө цаг өгч өгөх гоё Монгол. Харин дээл мэлтэй юу өгч юм би тавтаа балтай хэдээс. Би ч гэсэн болоотой юм шүү. Тийм үү? Чи хаашаа явах юм? Мэдгүй. Анхдуур хамт болоотой явах уу гэв. Би нэг тэгвэл дийл та таарыг би тэгэл нэг газраас нь ч бол. Тэгээ ямар болоотой юм гэдэг яриаг. Тэгээ бикини өнөдөр хэлж байна. Тэгээ 4-гийн өглөө очиж өгөх гэж бодсон. Өглөө тэгэхээр би харин би ажилтаа тэгээ ажилласаа өмнө очиж өгч юм. Бүрөө. Тэгвэл хагас юм байна. Тэгээ дөө. Болоотой тэгээ. Яг аль болоотой гэдэг ашигладаг. Гэтэ хугацаа тавьдаг болоотой. Тийм нөгөө хэрвээ мэдхгүй хүмүүст балатон гэдэг монгол нэг юм хөрх нөр. Ер нь хаана амьдралгаа ерөөсөө хэлээгүй юм. Монгол Тийм. Яг хэлэхгүйсэн юм байна.
Үгүй яах вэ? Хэлж чадна. Асал хасчихгүй. За тийм. Би бас нэрээ нэг юм туршиж үзэж чадсан. Энэ том гэрлийг унтраагаад. Йоо, чиг жоох өвччлээ. Ингээ ярьж чадлаа шүү. Энэ том гэрлийг унтрааж байна. Оо. За. Одоо ямар Одоо энэ гоё яхаа. Вау. Ингүүл гоё юм биш. Таан ярил. За. Гурлаар ингээс хойш Одоо ингээ ийм амар ярьдсан. ингээ Тэр чиг хамарч шүү. Йоо. одоо амар гоё сан. Тэр ч юм сонсогч байна уу? сонсогдсон. Сонголоо хэцгөөе. Алгатай ажиллацгаая. Хинт үгийн мөгөө гэдэг шийдсэн үү? Нөгөө би ингээд бүр дээр үд харж байгаа 38 нам байсан заяа. За. Тэгээ яг би урд нь ерөнхийлөгчийн сонголт гэсэн байгаа. Тэр үед 3 хүн байсан. Их амар байсан. 38 нам штэ. Урайлын сонгохын зөв харж байгаа л баг. Үгүй харж байгаа л гоё нэртэй сонгож болохгүй. Тэр бол үнэхээр хариуцлахгүй юм уу гэж бодож Тэгээс яг хэдэн байна. Каслцсан. нэг л Яадаг үлээ. Амар мухаар мэдлэггүй юм шиг Гэхдээ харагдав. одоо нөгөө нэг парламентын сонголт. Тийм парламентын сонгуульд. Тэгэхээр ч одоо 4-ээс 100 хэдэн парламент. Гэтэ одоо болохоор өмнө нөгөө 78 байсан шүү дээ. Одоо тэр нь үржигдээ. 6-аас 100. Тийм 76 яснаа яг хоёр дахин үржигдээ байсан. Одоо болохоор нөгөө бид нар нөгөө намын суудалт нь одоо шинэ тэр намд тэдэн суудлаа гэдэг тийм тодорхойлох тийм сонгуульд санал өгнө. Тэнгүүд нь яг Монголд амьдарч байгаа хүмүүс нь болохоор дүүргийнхаа ч юм уу одоо аймгийнхаа тэр сонгуул Монгол дээр очиад тэгээд тэр нь хүмүүсийг тодруулсан тэгээ намыг тодруулаад тэг нийлээд амир олон юм. Амир олж гэж. Тийм. 76 үржүүлэх нь хоёр. Судлаа сонгуул хүсэж судлаа. Тэр комментэн дээр нэг олон үзэхгүй байх та. Монголд исэн бол ингээ баах юм мерчтэй байхгүй юу? Аяа маягтай. За манай подкастыг энэ намны дэвсэн. Дэмсэн намдаа баярлаа. Зургийн юм Гур оролцсон нэ подкастт. За ингээ одоо өнөөдөр Манай тэр хий сайд орлоо. нэр яг микрофоноос ингээ холдож инээд юм шүү дээ. Хүний чихнэр чанга нэхгүй гэдэг юм тийм. Орол одоо чихчгүй орлоо. Хүмүүс чинь Яна, за sorry. Тэгээд би бас яриаг өөртлөө гурал амар цаа. Сайн. Өнөөдөр цаг агаар нэг юм спешиал цагаан хүмүүс сүүлмээр үлдэрсэн юм шиг. цагаан. За яг зүгээр нэг сонирхолтой асуул. Өөрөө ямар дуу сонсож байна? Нэг юм I want you around. Тэр дог нь. Өө тэгтээ хин тэгээд лаа нэг хүн тэгжсэн шүү. Манай Ислам газрын залуу ингээд подкаст ихсүүлэхдээ уг нь дуу муу гарч юм уу хэлээ. Тэнгүүд нэг бараг подкаст ингээд гарч гарч. Тийм харин нэг интро outro харин нэг тийм за манай ерөөсөө танилцуулаагүй юм байна. Манай түмээ нөгөө манай өнөөдөр нөгөө нэг thesis-ын дууссан. Тэгээд одоо манай маркетинг менежер, social media manager, vice president. Тийм. Тэгэхээр ингээд амар олон байсан шүү. Өөрөө ч үлдэхгүй ингээд хідэн ч цал хойшинтай. үгүй зүгээр ингээд гихэнэ бит хоёрын угаасаа яг нэг юм монгол хэл бичих чадвар маань нэг жоохон тааруухан. Гэтэ манай түмээ чинь нөгөө ээж нь нөгөө монгол хэлний багш хүн байгаа. Тэгээд амар монгол хэлээрээ бичгтээ ярихдаа амар авьяастай мундаг монгол хэлээрээ сурсан, гүнзгийрүүлж сурдаг байсан. Манай ээж нэг ганцхан багш гэдэг. Тийм за sorry. Тэгсэн нөгөө гинэ шатар шиг нөгөө гэр бүлийн нөгөө тийм норм байсан. Тэгээд манай хүн болохоор ингээд бас ингээд дизайн амар сайн гаргадаг. Тэгээд амар сайн. одоо ингээд манай постерыг харах юм бол ингээд гинэвт хоёрын нэг амар хамтын хөлмөрч гэсэн ингээд дахин мэлхий байгаа. Манай түмээгийн уур бол жоохон аль төрөөлөх шиг байсан. Нэг жоохон ингээд энэ жоохон сонир байна. Дэлхийн юм харцгаар ингээд та нар нэг ингэдэггүй юу? Тийм нэг жоохон OCD мань юм. Тийм байдаг. Тийм тэр юм харж байгаа тийм хөдөлгөж болохыг мэдээд байгаа болохоор ингэ ч юм уу гэсэн чинь зүгээр. Харагдахгүй гэх. Тийм тэгээд ямар ч гэсэн одоо манай social media бүр гоё болох байх уу? Тэгээд яг би зүгээр хамаг юм аяач гэсэн шнэ. Spotify бид хоёр ингээ хамаг юу эрхүүдийн хүчийг ингээд миний найз ягаал сайхан хавьцаал хоёлоо сайхан намаа уншаал. За. Яа. Тийм Баярлалаа тийм. Аманд зүгтмээ. Ингээд түмээ гал гэж комент хийжээрээ. Бичээрээ бичиж шүү. Тийм. Өмнөх дугаарыг бас share хийсэн Positive Mongolian-ийн дэлгүүрнэгчтэй баярлалаа. За түмээгийн ойрын үе сонсож байгаа юм байна. Би өөрөө хэд хоног бол ер нь дуу сонсох завгүй. Хичээлийн дуу сонно. Би ингээд хичээл хийхдээ гадуур сухаараа яг нэг юм
чимчмэг орчинд би хичээл хийж чаддаг байхгүй. Хитрхийн надад амар санагдаад. Тэгмээ би хичээл хийж байгаагаар ямар дуу сонсох вэ? Lo-fi music ч юм. Тиймэрхүү Instrumental тийм. Тэгмээ та сүүлийн үед бол яг огт дуу сонсохгүйгээр. Их ямар дуу сонсож байна. Bio, that's a me espresso. Sabrina Carpenter. That's a me espresso. Шинэ дуу гарсан. Тэрээс авсан чинь Up in a nasty girl, up in a nasty girl. Бас нөгөө нэг энэ дуу. Билlie Eilish Birds Like a Feather. The two birds of a feather. Ямар сан trending music вэ? Ariana Grande-гийн бас нөгөө нэг яг дээрүүд гарсан л та гэдэг сайхан нөгөө music видеонд цацсан нөгөө That boy is mine. I can't wait to try. Ariana Grande is a homewrecker. Тэний хитэн юусэн. Тийм. Ariana Автом Grande эргээ хайлаад эхэлсэн юу байлээ. яасан бэ? Тэр baby face effect гэсэн. Одоо ингээ хүмүүс нөгөө нэг айгуу тийм гинэн цалхан царай талах ингээ амар хурдан урагчилчдаг. Тэгээ өмнөх юуг нь харсан чинь хүүхдүүнийг салхсан билээ. Тэгтээ яг хоо ингээд хувийн амьдралыг мэдэхгүй болохоор л нэг амар яг ямаргүй юм. Би Ariana сонсоод ингээд cancel Ariana-гийн фанууд cancel-чих юм билүү? Том Энэ хорвоод cancel-ах юм амархан. Одоо ингээд одооний яг гэн салтны хабит хавлаа юм ярьж байгаа юм. Би нөгөө юу болж бичсэн бэ гэхэл манай 10 жилийн ангийн нэг параллел ангийн нэг хүн бидгээс сохгүй юу? Бүрж жаргалыг сонсч байсан уу? Ямар нэр юм ярьж байгаа. За ямар ч нэг тийм хүн бидгээс сохгүй юу? Одоо чи билээ дараа нь идэвхлээ. За тэгтээ ингээд мэдгүй шүү дээ. Яг ингээд мэдгүй шүү дээ. Үзэхгүй хаа. Үзэх юм болов уу? За манай тэгээ 10 жилийн нэг анги явах мэдээ гэхгүй нэг муу юм биш үү? Нөгөө YouTube channel хэлүүлчихсэн байхгүй. Тэнгүүд нь сонирхолтой ингээ YouTube channel ингээд хэлүүлчихтэй гэж ингээд хальт тараал бийжсэн чинь ингээд сая ороод харсан чинь ингээд зарим шилнүүд нь бүр ингээд 300 400 мянга үзэлтэй. Тэгээд зүгээр ингээд анх би ингээд бичлүүд нь үзэж байхад ингээд амар ингээ хөөрхөн эдитэлцээс байхгүй юу? Тэгээ би болохоор бас өөрөө YouTube карьер эхлүүлэх гэж оролцсон гэсэн би ингээд YouTube бичлэгийг өөрөө гоё ойлгохдоо нэг амар нэг анхаарахгүйсэн. Хоёрт ингээд бас ингээд тууштай байгаагүй. Тэгээд ингээд бас л яг зас амар гоё юм хийх хэрэгтэй гэдэг. Тэгээ ерөөсөө хийхгүй байсан. Тэгээ миний ер нь YouTube карьер жоох өгсөн. Одоо яг зүгээр аялахаараа л бичлэг оруулах гэх юм. Bad days don't determine the good days. Тийм. Гэтэ ер нь бол би YouTube болохгүй юм шиг үлээ. Don't. одоо хийж байгаа. Окей, подкастер л юм. Тэгээ бороо подкастер даа л өмж байна. Тийм. Тэгээ зүгээр ингээд тэр 10 жилийн ах маань амар тийм хүндлээ санагцаа. Эхлээд нөгөө ингээд хийгээл гэсэн бичлэгүүдээ хийгээл гэсэн. Тэгсэн чинь яг чинээс амар амжилт хүрчихсэн байхгүй юу? Бүр ингээд нөгөө нэг асуулт хариултын тийм хөвчлэн бичлэг хийсэн заяа. Тэр нь бүр 20,000 30,000 үзэлтэй. Би тэгэл яг түмэн нөгөө нэг хурмны нэг бичлэг хийсэн шүү дээ. Бүр 150 сая хурм гэдэг үгүй нэг чихэн хурм гэдэг. Чи бас харсан. Тийм тэр бичлэгээс нь илүү олон үзэлтэй бичлэгтэй болсон юм. Тэгэл бүр ямар мундаг юм бэ гэж үзсэн. Тэгэл бүр ингээд за гигэний хойлоо подкастнда тууштай л ах хэвээр байна гэсэн үг бол хүрсэн. Яг ингээд энэ анги маань явахгүйсэн ч гэсэн ингээд тууштай. За. Үзэгчдийн ч гэсэн бас оролцсон байгаа хаа. Тийм бас удаа явахад царийн маань гэсэн ингээд гоё. Та нарын дэмжлэг бас манай гэж маш гоё юм болоо. Зэрэг дэмжээрэй. Хөрхөн томаарсан юм. За ингээд бүгдээрээ сошиал медиа дээр шеэрлээрэй. Би төр зүр инстаграмаа ингээд буцаад гаргацсан. Тэгээд подкастаа шеэрлэе гэж бодож байгаа. За. Тийм. Тиймэрхүү. За ингээ өндөрлөе. За өндөрлцгөөе. За барыг подкаст Тийм. Бараг подкаст. Рууд байлаа. Чи юм бэлээ? гинэ. Нөгөө юу болохгүй юм. Peanut butter. Angeli and өрөөний охин. Тэмээла. тийм. За өдөр орой шөн ямар ч зүйл үзэж байгаа цагаас сайхан өнгөрүүлсэй. Тэгээд бай бай. Та нар гоё ингээд дуусгах тайлбар. Подкаст үзэх зуршилтай. Скор одоо ингэ шууд нэг дуу тавь. That's a me espresso. Butter. Хүмүүс бас нэг ингээд коммент дээр энэ дуу дуусгах тайлбар монголоор. Миш. Яна энэ хүртэл одоо сонссон мэт юм лөө. Тэгэл нэг хажуудаа тавьчаад өгч юу подкастыг ер нь тэгдэг. Тийм. За зааж та. сонсон бол Ер нь манай гэрийнхэн сонсож байгаа болохоор гигэний гэрийнхэн сайн уу? Тийм баярлаа. Ээжтэй баярлаа. Кинл авч гисэн. Аавтай баярлаа. За манай ээж сонсож байгаа бол
хин талавч өгөөрэй. Аа за тоглосон юм аа яаж Тэгш шүү. бол надад хэрэггүй би яшглахгүй байхгүй. За ямар ч гэсэн хайртай шүү. Тэгснэ уйлж хэлсэн. За Сонгуулаа сайн хөцгөөрэй. сонгуулаа сайн өрөө. Хэдүүлээ итгэвтэй байхгүй л бол тэгээ угаасаа яахгүй шүү. Бүр ингээд нэг сонирхолтой юм хэлгээд байна шүү дээ. Өнгөрт шүү дээ. Нөгөө саяхан бас сонгуул болсон байхгүй юу? Тэгээд нөгөө хотын дарга сонгоход 0.4%, санал өгсөн хүмүүсийн 0.4% л хин гарахын шийдсэн гэсэн. Бүр тийм ойрхон зөрүүтэй байсан гэсэн. Тэгэхээр ингээд ер нь ингээд за би саналаа өгөх юм бол тийм би саналаа өгөхгүй байхад юу л болов гэжтэй биш юм бэ л шүү. Бүгдээрээ ингээд өгч чадхаарах юм бол өгөхөд тэг харамсахгүй үр дүндээ хүрцгээе л гэж хэлдэг та. Тийм өгөх нь хин гарахаас илүү чухал. Үг. Саналаа хөглөө. Тийм. За. За. Амар удаан болчихлоо. Бай бай. Бааш та.